Энэхүү подкаст маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насан туршаагүй бол яг одоо back товчийг дарна. Баярлалаа. За, нэг юу гэж хэлтээ. Тэг мартцсан юм шүү дээ. За, манай Аригун подкастын маань season 4-ийн цоошин дугаар эхэлж байна. Тэгээд өнөөдөр бид нэг онцлогтой юу вэ гэхээр манай шинэ улирлын ерөнхий ивент тэтгэгчээр манай Sow Media OTT платформ маань ивент тэтгэж байна. Тэгээд Sow Media-гийн манай content creator Шиглэн маань хурцсан ирсэн байна. За, хоёулаа чи танилцаагүй шүү дээ. За, өөрийгөө танилцуулаач. Нааг их Шиглэн гэдэг би одоо 19 настай. Тэгээд энэ намар соёл урлагийн их сургууль жүжигчин мэргэжлэр хийсэн орхож байгаа. Одоогоор Sow Media-да контент креаторээр ажиллаж байгаа. За, одоо Sow Media бол миний мэдхийн Sow Media бол маш олон одоо гой кинотай, Монгол гадаад кинотай. За, тэгээд эротик кино байна, баримтат кино байна, тий, орчуулгын кинонууд, цуврал кинонууд гэдэг бүх төрлийн кинотай. Миний хамгийн их мэдхээр бол одоо сүүлийн үед болж байгаа том шоунуудыг яг жинхэнэ одоо лайв стрим гэх үү, лайв стрим хийж байгаа тий. Чи одоо яг манай үзэгчдэд гоё Sow Media гоё нэг танилцуулаач. За тийм. За, манай Sow Media аппликейшн болохоор кино контентуудыг аль биесны эрхтэйгээр Монголд орчуулгатайгаар хүргэдэг кино стриминг апп. Мөн кино контентуудыг хүргэхээс гадна шоу тоглолт, тэмцээн уралдаануудыг шууд дамжуулдаг. Мөн шууд дамжуултуудыг би дамжуулдаг байгаа. За чи өөрөө шууд дамжуулдаг юм уу тий? Тийм, одоо жишээлбэл шоу тоглолтын дээр бол эхний ээлжинд нөгөө нэг артистууд маань гарч эхлэхээс өмнө Facebook дээрээ лайв явуулдаг. Тэгээд тэр лайвн дээрээ хүмүүсээс би очиод ингээд хөгжилтэй асуултууд асуугаад хүмүүсийгээ гоё ингээд зугаатай байлгаад мөн тэрүүгээрээ Sow Media аппликейшнээ бас давхар сортчлаад явдаг. Тийм. Бухан дээр юу наацсан юм бэ? Би яг тэр голын улаанаар бол харж яриад байгаа юм. Энэ нөгөө нэг би Miss Mongolia гэдэг тэмцээнд орж байгаа байхгүй юу? Тэгээ өнөөдөр бид нэр Энэтхэгийн элчин сайдын яамтай хамтраад Энэтхэгийн элчин сайдын сайттай зураг авалт хийсэн. Тэгээ мөн Хасараа гэдэг Энэтхэг ресторан дээр очиж Энэтхэгийн үндэсний хувцас болох саритай зураг авалт хийсэн. Тэгээд би аль болох Энэтхэг лук бүрдүүлэх гээд нүрээ хөрхөн болгоцсон байгаа. За нэрээс л бүр амар супер мейкап хийсэн байсан юм а тий. Чи тэгэхээр загвар өмсөгч гэсэн үг бас. Үгүй, загвар өмсөгч биш. Мисс. Өөр юм уу хоорондоо? Өөр. За би бол зөв энэ талаар бол зөв ямар ч ойлголттой авах гэж. Загвар өмсөгч нь болохоор өөрийгөө биш тухайн өмсөж байгаа хувцас эд хэрэгслийг сурталчлах, харин мисс болохоор өөрийнхөө дотоод гоо үзэсгэлэнгээр бусад хүмүүст ингээд үлгэр дуурайл үзүүлэх. Тийм. Өөрхтэй ахгүй юу? Ах нь одоо мислэх гоо дотоод гоо үзэсгэлэн гэж авах юм алгаа нэрээс. Хүмүүст алуулж байна сүлээд. За одоо хоёлаа юу яана? Манай энэ одоо эхний энэ буланчаан юу байхгүй одоо нэг үзэгчдэд кино санал болгодог юм болон баггүй юу? Тийм. Тэгэхээр би одоо нэг манай Sow Media ивент тэтгэж байгаа учраас Sow Media-гаас чамс ямар кино ойрд үзсэн бэ гэж асуусан байна. Ойрд үтсэн гэхээсээ илүү одоо би хүмүүст энийг үзээрэй гэж санал болгомоор байгаа байхгүй юу? Долчийн ажиллагаа гэдэг нэг кино байдгийн. Тэр нь манай нөгөө Буйна анхаа хоёрын нөө. Тэрний одоо нөгөө нэг Носон Багая гэдэг кино нэлээд ээж байгаа байхгүй юу? Тэгээ тэрийг ер нь бол үзээрэй л гэж хэлмээр байгаа. Долчийн ажиллагаагийн үргэлжлэл юм уу? Үргэлжлэл биш. Зүгээр яг тэр хоёрын кино юм уу те? Тийм, одоо нөгөө нэг ингээ хөрхөн аялга маялга оруулаад ингээ ярьдаг шүү дээ. Инэдми кино юм уу? Инэдми. Тийм. Тэр хоёр байгаа юм чи Инэдми л байх л та. Тийм, 10 жилийн дурсамжтай холбоотой киногаа. Тэгээ одоо энүүгээрээ бас би хөрхөн контент хийх гэж байгаа. За тэрийг ч хүмүүс үзье те. Тэгэрээ. За миний хувьд бол би манай season 3-ын хамгийн сүүлийн дугаар дээр манай найруулагч Таван Баярах Шар гэгээ гэдэг кино бол хамгийн одоо шит киногоор нэрлэжсэн байсан. Шар гэгээ бүр ингээд драм кино юм ядцсан юм шиг санагдчихсан байхгүй. Тэнд миний хамгийн хайртай хүмүүс бүгдээрээ байж байгаа шүү дээ. Манай Инрэл байгаа, Ялт байгаа. За тэгээд манай Батна байгаа тий. Тэгээд ингээд нэг юм хамгийн хайртай хүмүүс чинь бүгдээрээ байж байгаа. Тэнд нэг юм ядцсан харагдаад байгаа байхгүй. Тэгээ би өөрт нь ч гэсэн хэлжсэн. Тэгээд дэги та бас арай л амир яаж шүү. Би зураг шар ингээд. Тэгээд хэрвээ чи 5 шит кино гэж асуувал би хамгийн
шар гэгийг нэрлэнэ гэж бодож ирсэн. Тийм. Тэгээд эндээс бол балаад бол одоо энэ шар гэгээ гоё кино, муухай кино гэж тэ сошиалар нэг юм боллоо. Чиний хувьд шар гэгээ ямар хөө кино болсон бэ? Би өөрөө ер нь киног аль болох ингээд бүр шимтэж үзхийг хүсдэг байхгүй юу? Ер нь кинонуудыг аль болох бүр ингээд зүрхнээсээ үздэг. Шар гэгээг үзээд бол би одоо шууд ингээд тавиад үзвэл би бол уйлахаар. Би ингээд сэтгэл хөдлөл ер нь бол тийм ихтэй хүн биш байхгүй юу? Аль болох ингээд сэтгэл хөдлөлөө дардаг, ил гаргадаггүй хүн. Тэгж яхаа шар гэгээг үзээд бол уйлдгаа. Тийм хит ч үс ер нь бол уйлдаг. Тэгээд чи бас тэгээд хожим хүүхд мөхтэй болчоод дахиад үзэх юм бол бас бүр амар хүнд тусах байх. Тийм штэ. Яг нөгөө нэг тухайн дөрүүдийг ингээд өөрийгөө ингээд оронд нь тавьж бодож үзэж байгаа байхгүй юу? За энэ хүний оронд байсан бол ингэн энэ хүний оронд байсан бол ингэн аль талдаа л ер нь бол бүх хүнд нь ингээд зовлонтой, шаналлалтай бас нэг хэцүү байгаа. Тийм. Миний хувьд бол шар гэгээ бол сайн кинонуудын нэг яг миний хувьд бол миний хувьд ч гэсэн сайн кино. Тэгээд ер нь бол одоо нөгөө хүн болгон ч бас нөгөө киног өөрөөр хардсан шүү дээ. Жишээл би энд муу кино гэж зарим киног шийт мэтэр нь дуудаад л байдаг. Тэнд өөр нэг хүнд бас таалагдсан л байдаг хөөх тий. Гэхдээ олон хол бол шар гэгээд арай илүү туртаа байгаа болов уу гэж бодож байна. Дээрээс нь шар гэгээ ч одоо энэ манай Сөв медиагийн Аранжин гэдэг Аранжингийнх нэг кино шүү дээ. Тий одоо найруулагч нь манай Бат Дэлгэр байна. Зураглаач нь манай Гүйнэ байна тий. Хөгжимдөр нь одоо манай Тодгийн ажилласан байна. Тэгээ ер нь бол бас баг хамт олон зэмүүл бүрэлдэхүүнтэй байсан. Тэгэхээр би бас шар гэгээ киног одоо сүүлийн үед хүмүүс сайн муу гэж айгүйх одоо ам уралд ярьж байгаа тэр хүмүүсээ бас үзээгүй хүмүүсээ үзээсэй гэж бас хүсэж байна. Тийм. За шар гэгээ хувьд бол тийм байна. Тэгээд сүүл театрт одоо Таван Баяр ахыг ярьсных театрт нэг Таван Баяр ахын киног үзлээ. Найруулагч Таван Баярын Story гэдэг кино. Энэ яг ямар утгатай кино вэ гэхээр одоо сургуулийн сүнсний тухай бишээ сүнс гардаг. Гэтэ яг гол өгж байгаа мессеж нь болохоор сургууль орчмын дээрлэхэлт гэдэг зүйл ингэж мессеж хэлсэн юм кино байгаа. Тийм ер нь бол одоо нэг сургуулиудад ингээл нийлдэг хүүхдүүд параг цогтууд пантер ингээл энийг амар их шоглдог те. Зарим нь одоо тэр шоглолтыг даахгүй одоо амиа оруулж гин те. За энэ стори кинон дээр бол одоо тэр бусдад дээрлэх хүснээсээ болоод амиа орлоод ингээд сүнс болцоо гардаг хөөх. Тийм ээ. Таны хийснээс бол яг энэ киноны яг амьдралтай илүү ойрхон юм шиг санагдаж байна л да. Одоо л яг ингээд Солонгос киноноос харахад л яг ингээд сургуулийн ингээд орчинд үеийнхний дээрлэхэлт илүү их байдаг штэ. Ер нь бол Монголд бас ил биш байдаг гэсэн далдуур болвол баг бүх сургуульд тийм байгаа бах гэж би бас боддог байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ стори гэдэг кино нь бол бас л үзэхээр л кино эмзэг сэдвийг бас үзсэн л кино юм шиг байна. Тэгээ дээрэс нь би энэ сургууль орчмын дээрлэхэлт гэдэг юмыг би одоо яг миний үед л байсан юм гэж боддог байхгүй юу? Тэнгүүт одоо орчин үед те цаг үе ингээд өөрчлөгдөөд нийгэм шал өөр болчоод юм илүү смарт болсон багт стил байсаар л байгаа зүйл юм билээ. Тий. Магадгүй чамд тийм юм тохиолж ирсэн эсвэл танаас сургуульд ч юм уу эргэн тойрон тийм байсан уу? Надад бол яг тийм юм байгаагүй. Би ч яг өөрөө нэлийн ингээд илэн далангуу хүн болгон дээр очиод ингээд найзаа гэдэгсэн болохоор тийм дээрлэхэлт би өөрөөс тийм хүн дээрлэхэлт тийм юм болж байгаагүй. Гэтэ одоо үед бол яг шууд очиод барьж аваад цохиод зодоод тахаасаа илүү яг юм сэтгэл зүй тийм дайралт өгдөг. Тэгж дэрлэгэж гадуурхдаг болсон юм шиг. Тийм шүү дээ. Хамгийн амар юм нь одоо шууд ангийнхаа группээс хасчих чинь гэж шүү дээ. Тийм. Тэгэхээр л тэр чинь баг цохиод таснаас илүү амар хүүхдэд хүнд тусгаар юм байгаа биз дээ. Тэр хүүхдийг өөрсөдтэйгөө уусахгүй байхгүй юу? Тийм. Стори кино бол яг тэр зохиол талтай бол үнэхээр бусдад ажгүй кино л. Гэтэ продакшн бол амар муу байсан. Маш муу байсан. Бүр үнэхээр мөнгө муутай л харагдчихжээ. Яг үннийг хэлгээ те. Киноч өөрөө сайнтай муутай байдаг. Хэдийгээр өгж байгаа мессеж нь гоё те. Ингээд зохиолнд ажгүй байгаа боловч тэрийг бас кино юм чинь бас аюу гоё харуулсан бол илүү гоё болох байсан баг гэж бодож чинь. Тэгээд манай мо Таван Баяр найруулагчид мөнгө жоохон татсан юм байна даа л гэж би үзэж байхдаа бодож ирсэн. Тэг. За тэгээд Сөв медиа аппликейшн өөр ямар даваа талтай вэ? Сөв медиа аппликейшнаас болохоор надад хамгийн таалагддаг нь хитвч хэсэг байхгүй юу? Хитвч хэсэг рүү орвол би зөвхөн өөртөө зоос авахаас гадна найз нөхөдөө таньдаг хүмүүстэй бэлэг бонус олгож зоос явуулах боломжтой. Утасны дугаарыг нь хийгээд л
Зоосоо яг өөрөө худалдаж авах юм уу? Тийм зоос нь одоо яг төгрөгтэйгөө яг ижлэхэн үнэлгээтэй явдаг байхгүй юу? Тэгэнгүүт хөөрхөн утхан дээр нь ингээд найзын бэлэг, төрсөн өдрийн бэлэг, бонус шүү гэд Сүү медиагаас кино үзэрэй гэлөө. тийм тэгж явуулж болдог нь надад хамгийн хөөрхөн санагддаг. Тэгээд мөн гişүүнчлэл хэсгийг ер нь бол би хүмүүст илүү их санал болгомоор байдیں۔ Учир нь тэгэхээр одоо нэг киногоо ингээд тэдэн төгрөг гэж авч үзэж байгаа штэ. Тэгэхгүй гişүүнчлэл хэсэг ингээд яг худалдаад авчих юм бол дотор нь ингээд маш олон кинонууд байгаа. Тэгээд мөнгөний хувьд ч хэмнэлттэй, үзэх киноны хувьд ч илүү олон сонголттой болохоор ер нь бол би гişүүнчлэл хэсгийг хүмүүст бүр нилээн одоо хэсэгтэй л бүр сурталчлах санаатай байгаа. Тийм. Зөв. Дээрээс нь одоо Сөв медиа ч нэг харанжин pictures-ийнх болохоор нэг юм оригинал яг зөвхөн Сөв медиа дээр л тавигдах юм кинонууд айгүй олон байна тий. Өөр хаач байхгүй тийм кинонууд бас айгүй олон. Тэгэхээр бас нэг бас бусад аппликейшнуудаас бас давуу талтай байгаад шиг байна тий. Тэгээд дээрэс нь тэр нэг стрим хийдэг үйлчлэг нь бүр айгүй гоё тий. Одоо би жишээлбэл студион тоглолт үзэж чаддаг байхгүй. Нуруу өвдөл бүр өстэй суумаар санагдал. Тэгэл Сөв медиа гарч ирснээс хойш би одоо яг Сөв медиагаар яг ингээд шулаа үзчихдэг гэсэн. Тийм. Тэгэнгүүтээ өөрөө үзэж чадахгүй эсвэл хөдөө гадаач явж байгаа ч юм уу гадаадад байгаа хүмүүс бол илүү тэр хүмүүст илүү ашигтай байхгүй юу? Жишээлбэл ингээд нэг тоглолтыг ердөө ингээд 10,900 төгрөгөөр худалдаж авдаг байхгүй юу? Тэрийг одоо бид нар одоо тоглолтоо яг очиж үзэж байгаа нь илүү амьд байгаа ч гэсэн ганцхан удаа үзэн штэ. Тэгэнгүүт тэр одоо худалдаж авсан тоглолтоо 72 цагийн турш ингээд хэдэн ч удаа нөхөж үзэх боломжтой болохоор тэр манай аппликейшнаас худалдаж авч үзэж байгаа хүмүүс илүү ашигтай. Тэгээ яг зураг авалтаа хийх үедээ одоо яг лайв тоглолтын лайв дээр ингээд маш олон камераар маш олон өнцгөөс бүр үзэгчдийн дундаас тайзан дээрээс доороос гэж битүү авч илээ тий. Тэгэхээр яг энэ лайв талтаа бол Сөв медиа бол яг номер 1 байгаадах шиг байна. Тий. За тэгээд өнөөдрийн зочин маань бол хүрэлцэн ирсэн байна. Өнөөдрийн зочин маань бол одоо геймер, кино ярьдаг, за контент бүтээгч, дээрэс нь одоо нэг юу гэдэг нь тоглоом тайлбарладаг ийм залуу байгаа. Тэгээд хоёлаа одоо зочныхаа хэсэг рүү шилжээ да. За тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэнд баярлаа. Урьсанд баярлаа. За. За манай зочны хэсэг маань эхэлж байна. Тэгээд өнөөдөр бол одоо бид нар бол season болгон дээр уг нэг одоо контент бүтээгч эсвэл геймер ч гэх юм уу тиймэрхүү хүмүүс ороод игээд бодож исэн. Season 3 дээрээ бол чатаагүй. Тэгээд 4 дээрээ нээлтийн дугаар дээрээ бол Чинзоогоо урьсан байгаа. Тэгээд манай Чинзоог бол хүмүүс бол мэднэ. Манай Чинзоо ч геймер, ютубер, за тэгээд кастер, за тэгээд контент бүтээгч ийм залуу байгаа. Тэгээд урилгыг хүлээн авч үргэлжлүүлсэн баярлалаа гэж. За баярлалаа. Одоо их удаан урьсны эцэст бас харин ч одоо хэдэн сар нэг мэдсэн чи season 4 болцсон явж шít. Ер нь бол баг дөнгөж эхэлж явах тийхүүл орё гэжсэн ороочаа гээл тэгсэн. За тгийгээл мөрсаар гал нийлэн мэдгээд season 4 болцсон явж байна да. Тэгээд орохгүй бол бас болохгүй байлгүй да. Битэр ч одоо бас их эртний найзууд байдаг. Тэгээд гомдч магадгүй гэж одоо. За ямар ч тач орё гээл ирлээ. За тэгээд манай Чинзочин би season 1 дээр хэрэг чи орсон байсан бол season 1 дээр Grimix Red Burger орсон баггүй юу. Тэг чи ингээд орсон бол манай подкаст ч ууг нь өөрөө ингээд нэг юм зөвхөн киноны биш юм подкаст байх байсан. Тэгсэн чи. Тэг чи ороогүй тэгээд ер нь бол дийлийнх нь ингээд киноныхан болоод тэгээд тэрүүгээрээ жоохон яваадсан чи яг цэвэр киноны юм шиг юм хүмүүст ойлголт төрүүлээд байгаа байхгүй юу. Ер нь бол кино мэдээж 70-80%. Тэгээд түүний үлдсэн хувьд нь одоо геймер, контент бүтээгч, ютубер, одоо бүжигчин, дуучин гэх мэт ингээд ороод явъя гэж бодсон. Тэгэхээр өнөөдөр өшөөг авна. Ер нь бол тэр нэг постэр татсан шүү дээ. Season 4 оролцох шүү дээ. Би ч тэгэл ороод харж байгаа юм чи за хэн юу гэж бүлийдэх нөө гэл. Би ч одоо тиймэрхүү комент бол алхахгүй шүү дээ. Ер нь бол бүгдийн сайхан гэхдээ үзээ тэн дээр бол нэг хямарч юмараад янз бүр болохгүй. Яг тэгэхээр ер нь бол ямар ч төгсөм, ямар ч алдаагүй, ямар ч гоё перфект юм хийжсэн 100% хүн болгон таалагдахгүй шүү дээ. Угаасаа ишлэг дээр 100% хүн таалагддаг юм гэж баг байхгүй шүү дээ. Тиймэрхүү юм дээр бол тэгээд наалтгаа байсан гэдэг шиг тий. Тэгээд тэгсэн чинь харин тэн дээр
Одоо бодвол тэнд өөр одоо юм e-спорт холбоотой юм угаасаа байгаагүй ш тэр лист. Тэгсэн чинь энэ одоо PUBG чи ямар ацаа хийж байгаа юм тэр хэцүүлээ. Тэгээ би ч одоо PUBG гэх юм биш шүү дээ. Бол тий би ч одоо шал өөр шүү дээ. Counter Strike тал руу юм баггүй. Тэгээ нэг удаа би нэг яг нэг найзуудтайгаа нэг PUBG-гийн үндэсний аврал шалрал тэмцээн дээр зүгээр юм деск хост одоо юу гэдэг нь ширээний нэг юм зүгээр ширээн дээр хөтлөгч маягаар ч юм уу нэг тэгээд орцсон ч намайг PUBG руугаа зайлмайлгаал. Манай энэ e-спорт чинь гэхдээ амар токсик шээ ер нь бол тий. Нас нь харьцангуй залуу байгаад нь тий. Ер нь бол залуу яг л одоо нөгөө өсвөр насныхан. Тэгэл нэг 14 5-аас 24 5-ийн хооронд ч юм уу байгаа хаа. Тэгээ ер нь ч токсик шүү. Тий, токсик. Гэтэ чи бол намайг бодвол баг 10 дахин илүү дархлаатай байх гэж бодож чинь контент хийгээд яг энэ сошиал бодвол одоо би бол жилч болоогүй штэ юм хийгээд 7 8 сар болж чинь. Тэгэхэд чинзоо бодвол баг хэдэн жил болцсон тий. Одоо TP Top-ыг л ярил л та. TP Top чинь баг 4 5 жил мэлийн өмнөх юм биз дээ. Тэгэхэд бас сошиалын бас анхны ийм контентуудын нэг штэ тий. Гоё юм зохиолтой жижигхэн богино хэмжээний одоо тухайд рил байсан юм уу? Рил байгаагүй шүү дээ. Тухайд ч одоо рил байгаагүй баг стори байсан ч юм. Баг дөнгөж стори энэ төр гарч байсан л үе баг. Тэгж л бодож байна. TP Top ч одоо 19 онд шүү дээ. Ах. Ингээл энэ тэндээс ингээл цуглараад тэгэл баг бүртэл би ч юм болохоор 19 онд нэг орсноо бусаж нэг гараад буцаад 20 оны 2 сарч л орж исэн. Тэгэл бид нар чинь тэр үед чинь нэг тийм одоо нэг одоо бол амар их болчиход байна шүү дээ контент хийдэг те одоо энэ видео Facebook YouTube дээр контент хийдэг хүмүүс амар их болсон байна. Тэр үед чинь айгүй цөөхөн байсан. Одоо энэ Molpedia, Mesmerism за тэгээд Tushik Remix энэ байсан. Тэгэл ер нь амар цөөхөн. Тэгээд бид чи дөнгөж ингээл эхлээл одоо нэг бичлэгнийхаа лайкийг харж хөөрдөг байлаа. 1К урж мөрөнгөч чинь богон баярлал баг оройн багаар шоудах гэдэг юм биш үү. Тэгэл нөгөө TP Top чинь пэйж мэж нэг 30,000 вон дагаал тэрийг бид чинь ингээл харж байгаа юм чи тэгэл. Тэр болгон дээр нь баг гарч тэмдэглэх нь болго. Тэгж айх эхэлжсэн тэгэл. Одоо бол ер нь тэгэл баг нэг хүн болгонд баг захын үнэл 30-40,000 бол easy болчиход байна шүү дээ. Ер нь таарч гэдэг зүйл бол те нэг хитэн гайгүй хүнд өрсөн бичлэг хийчихэл ер нь явчихдаг болчиход. Тэгэхээр бидэд бол яг тэгж би бол тэгж бодъё зүгээр яг энэ зүйлсийн бас агтлагчдын нэг болсон доо бас бахархууштай санагддаг шүү дээ бас тий. Хог тууштай хийгээд явсан бол бас тий. Тэг яг маач нөгөө нэг яг өөрөөсөө ингэж хуваараа нийлээгүй. Яг компани охин компани болж явсан байхгүй. За. Тийм маач ер нь бол нөгөө юу нэ за тэрийн жилэж яах вэ? Ер нь бол охин компани. Тэгээ дээр ингээ удирдлагатай. Тэгэл мэдээж тэр чин ашигтай л байлгах ёстой шүү дээ. Дөнгөж сүүл рүүгээ тэгэл маах чинь яалтчгүй юм нэг ингээл нэг дээдэлтэй хүрээл ундаг тийм жамтай л юм байлээ. Тэгэл ер нь бол амар байсан шүү дээ. Маа одоо тэгэл тэр дахамжаа юм гээл контентууд чинь. Хэдэн сая үзэлттэй тэгэл амар явж байсан. Тэгээ бид хэд чинь нэг би ми чинь бол зүгээр анх TP Top компьютер графикчаар орж байгаа юм шүү дээ. Зүгээр л би тэр видео эдитинг хийн. За тэгээд графикуудыг хийн. За өөр юм байхгүй. За яг хаяа шаардлага гарвал нэг камер барьж гүйлгүүх юм да гэвэл ер нь бол тийм тохиолдол орж байгаа. Тэгээс чи манайх чинь TP Top ч угаасаа нэг хүн нэг ажил ерөөсөө хийдэг. Чи босоод ирэл энэ дүрд ороотх гэл чи босоод чи нэг эмгэн болоотх чи нэг өвгөн болоотх гэл хүн болгон баг тэнд чинь одоо жүжиглээд байгаа юм шүү. Тэгээ ер нь бол тэгж ингэж нэг хүн 2-3 ажил хийж явдаг байсан бид нар. Тэгжиж амжуулдаг байсан. Бидний ер нь яг нэг барьдаг байсан зарчим хэдүүлээ ер нь өдөрт нэг бичлэг оруулъя. Тэрүүгээрээ бид нэр амар хурдан ер нь нэмэгдсэн бохоо таагаач. Өмнө нь бол одоо яг тэгж өдөр болгон бичлэг хийдэг тийм сууг байгаагүй бохоо. Ер нь 7 хоногт нэг ч юм уу 7 хоногт макстай 2-2 л оруулдаг гэсэн манай молын эдэн тэр л те. Танах бүр амар ойр орхон биз тээ. Бид нар чинь яг TP Top дээр нэг тэгээс үлдээ одоо миний хийгээд байгаа ажил байна шүү дээ. Одоо нэг яад ингэ те. Тэрний чи одоо анхдагч чинь нөгөө Almas Movie Guide гэдэг тэр чинь бас манайх ер нь яг энэ movie recap одоо энэ кино товчлол гэдэг юм чинь бас Монголд
би тэгж боддیں۔ Мэдхгүй өөр байгаа бол уучлаарай. Бас буруу зүйл ярьж магадгүй. Яг миний бодол бол яг Альмаас movie guide-аар бид нар яг эхлүүлсэн баг гэж боддог байхгүй кино төвчлэлийг. Тийм шүү дээ. Би Альмаас movie guide-аар л хамгийн анх яг нэг киног ингэж ярьж өгч байгааг харж ирсэн. Тийм. Тийм. Тэгэл бид нар чинь бараг тэр үедээ 10 сууг зэрэг хөгжүүлчихсэн байхгүй. TB Top-оос гадна хүмүүс болохоор TB Top гэдэг болохоос TB Top, Альмаас movie guide гэл Blaze гэл илүү entertainment өчнөө сууг тэгэл тэр болгон дээрээ ингээд өдөр болгон бараг бичлэг хийдэг. Маа чинь алдаг бол шүү. YouTube ер нь сошиалыг амар том зах зээл гэдэг бол эрт харсан биш тий. Тэр үед бол хинч тэгж хараагүй байсан байхгүй. Тийм ээ тий. Тэрийг олж хараад тэгэл ер нь бол бүүн болсон шүү дээ. Шууд. Чинзээ одоо найз хүн гэхүү ихнэр гэхүү одоо хамт гой юм сүлээд хийж байна тий. Тэр ч одоо хамт амьдарч байгаа юм ч одоо тэгэл ихнэр үү. Тэгээ би ч одоо нэг бүгд ч энэ нэг гуух юу лээ нэг marry me. Will you marry me? Яатсан шүү дээ. Яага ийцэн. Тэгээд тэгэхээр ч одоо ихнэр нөхөрл болж явах байх бодоод байгаа. Чи тэр нэг Валентинээр шоколад мэтлаатыг уурлааж байна. Оо тэгэл хүн ч одоо ийм л бол тийм ээ. Хоёр ер нь амар романтик те. Манай одоо хоёрын бичлэгийг манай ихнэр л битгий үзээсэй гэж хөлд чинь бүр үнэхээр чирэгдгээр. Хүмүүс ийм байд юм байна гэдэг. Харин тий. Ганц нэг тиймэрхүү юмнууд явдсан юм шиг байла. Одоо тиймэрхүү бичлэг одоо багсах юм уу гэж бас бодож байна бас. Айлын би ч бас адилхан ир хүн айлын нөхрүүдээ бас хөлдөө чирмээргүй. Тийм үстэй ир хүн ир хүндээ хайртай шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэ амар гой юм сэтээд тавиад идэв шүү. Тэгээ дээрэс нь танаа ихнэр чинь бас өөрөө бас гой юм их сэтээд чамааг бас янз янзын юм саркастик байдлаар нэлээд явуулах шиг харагддаг би тий. Чинзоо над руу чат бичээгүй, мессеж бичээгүй, залгаагүй 5 хоног ингээд Чинзоо бид хоёрын хувьд бол бүх зүйл дууссан. Би удахгүй үсээ тайрна, фитнес яваа гой битээ болно, ажил хийгээд өчрөг баян нэмэгтэй болоод дансандаа $80 сая эргэлдүүлээд Чинзоог эргэж хадгалан амьдрна. Ингээд бүх зүйл дууссан. Юу дуусч юу? Юу 5 өдөр өдөр шөнөгүй хамт хийж. Тэглээд гисэн чи өглөө сайхан амарсан хайраа. Орой сайхан амараа хайраа. Өдөр юу хийж ин хөөрнөө гэж чат бич болтгүй. Би эмэгтэй юм баастай би тийм хүсэж штэ. Стори гэдэг юм. Тэгээ манай он чинь ер нь надтай нийлэхээс өмнө одоо тэгж паблик байгаагүй юм багхгүй. Ер нь бол яг тэгж ингээд бичлэг видео гэдэг. Ер нь ингээд хүнээр зураг даруулах амар дургу. Тийм юм байж байгаа л. Гэхдээ одоо хоёлоо одоо нэг ингээд бичлэг хийгээл битээр чи миний нэг юм нэг пэйж байт юм аа. Тэн дээр ингээд анх ингээд бичлэгээс тэр чи одоо бүр амар явж байгаа бол. Тэгэл манай хүн чинь дагаж юу ч болоод байгаа юм баг. Минийхээс их болоод байгаа юм шүү. Хүмүүс угаасаа тэгэл хоёр хүн тэр бичлэгэнд хоёр хүн байлаа гэхэд эмэгтэйг дагд юм шүү. Тэгэл ах та тий. Тэгтээ шиг л шүү дээ. Ер нь. За тэгээд манай подкаст бол хүмүүсийн ойлгодог шиг зөвхөн киноны найруулагч юм уу жүжигчин одоо авчирч ярилцдаг подкаст бол биш ээ. Энэ бол зөв яг ер нь бол кино бол ярихын үед ярина. Гэхдээ хин ярьж байгаа нь бол ерөөсөө чухал биш. Тийм учраас өнөөдөр хоёулаа бол зах зах бас Монгол кино бол гадаад кино магадгүй ярина те. Аль нэг нь л ярина. Би ч нэг Зои маань төр завсарсан чи би ч нэг Монгол киногоо барьж явдаг хүн чинь сүүлийн гадаад кинон дээр жоох шүмжлүүлж байгаа. Тэг гайгүй бах уу. Хүн л юм чинь тэгэл энэ кино чинь бас үзэж барахгүй далаа байгаа байхгүй тий. Нэг хоёр мэдгүй кино гараад ирэхээр би чинь маань алуулдаг байхгүй ер нь бол тий. За тэр яг хадуурчлаа. Хамгийн сүүлд ямар кино үзээд нэх гоё сэтгэл төрөв. За хамгийн сүүлд үзсэн Монгол кино гэх юм бол юу гэсэн? Найз захаа киног одоо бас нэг хоёр ч гэсэн тасалбар дэмжчихье гэж бодоод. За. Энд бас 3 үзлээ. Манай жижигэний сая чинь Солонгос баахан жүжигчтэй бөөн юм болох шиг боллоо. Одоо тэгэл их л өндөр зардалтай кино болох шиг боллоо. Тэгээд тэрийг очиж үзсэн. Ер нь бол яг нөгөө шударгал гэдэг нэг typical Mongolian comedy гэхдээ хөөрхөн болсон байлээ. Яг ер нь бол одоо тэр инээлгэж байгаа тэр одоо жүжигчдийн тоглолт ч гэдэм үү найруулга ер нь тэгээд гадны жүжигч мөчд ороод ирсэн ч юм арай нэг юм гоё өнгөлөг гоё л хөрхөн л кино болсон байлээ. Одоо тэр In the House-ийн гэдэг чинь ер нь бол тэр идэв чинь In the House-ийн тэр кино одоо ер нь бол comedy кино шиг дотроо өөр гадна зарим comedy кино 2-3 хоног хийгээд байна.
Тийм хачин юм зүгээр л ингээд нэг гисгээл өнгөрч тий. Тэр манай In the House-ын хэд бол одоо манай Америкийн амар чанартай хийгээд байгаа байхгүй. Comedy кино угаасаа л гол зорилго нь ойлгомжтой шүү дээ тий. Хүнийг л нээлгэн. Гэхдээ production бол амар байгаа шүү дээ. In the House 3-ын production бол үнэхээр супер өстэй. Тэр ер нь би ч яг нэг кино үзэхээр бас яг нэг мэрэгжлийн юм байгаад байна л та. Би ч бас нэг график дизайнер мэрэгчлээ төгссөн юм болохоор тэгээд одоо тэгэл зураг авал тэгэл одоо тэр бүх юмыг л ингээл амар анзаарч үздэг. Тэнгүүт In the House тэр постэр энэ төр нь ер нь амар гоё гарсан байхгүй. Яг тэр In the House одоо киноны нэг лого гэж гарч байгаа ш. Тэр лого бол амар гоё ирсэн надад бол юм солонгос үсгнүүд ингээд оруулсан. Тэгээд тэр нь ингээ харахаар яг In the House гэдэг ингээд харагдахаар хинч харагдахаар тэгээд одоо тэр солонгос үсгнийхэн дээр нэг юм хоёр нэг үсгнийхэн дээр хоёр юм цэг байсан. Тэн дээр болохоор юм цагдаагийн нэг маякны юм оруулж ирсэн. Над бол тэр постэр энэ төр бол амар гоё санагдсан. Тэгээд бас нэг хөөрхөн юм нь кинон дээр тэд нар чинь нэг дуулж сүүлдээ ингээд тантлаг болоод дуучин болоод од болоод байгаа байхгүй юу. Тэгснэ тэр дуу нь одоо ингээд баг одоо сошиал дээр ч юм уу баг ч одоо од болоод байна шүү дээ. Тэ? Яг real life дээр кинон дээрх дуусан нь real life дээр баг ингээд од болоод яваад байгаа. Тэгээд баг удахгүй каракоор орж ирэх байхаа гэж бас бодож байгаа тийм. Манайд өөртөө бас маркетинг айгүй гоё. Яг бүр нөгөө гол дөрүүд нь өөртөө киногоо ерөөсөө тэгээд нэг хайчаагүй тий. Өдөр болго ингээд нөгөө муулан хавсаа тэрэл ингээд эн тэмдгөө очиад зарим газар хөөгдөл явж яах юм чаавас тий. Тэгээ ер нь бол тэд нар чинь бүр яг ингээд тэр кино тоглосон хүн болгон яг бүр ингээд тэр кинондаа сүнсээ өгсөн байсан тий. Бүр ингээд бүх юмаа зориулсан байсан. Наа ч гэсэн In the House 3 бол гоё юусан. Тэгээ нөгөө жижиг өвтөр чинь нөгөө Friends League гэдэг маа нөгөө найзуудын лиг байгаа. Нэг баг байсан байхгүй. Тэгээ байхгүй дөнгөж шинэ үлрэл ихсэн чил за кино зураг авалтах байх. Сар гараа алхсан шүү дээ чинь. Тэгэл эн чинь ер нь бол Монголд за би ер нь бас нэг өөрөө ч кинонд орж явлаа, оролцож явлаа. Тэгээд нэг бараг 7 нөхцөл зургийг авдаг үстэй яг үндэ. IPTV-ийн контентууд бол тий. Кино гэх үү, контент гэх үү. Тэднийг одоо яг юу гэж нэрлэх хэвтэй юм бэ? Би кино хариултыг гэж боддоо. Тэгтээ өгсөний дараа ч олохгүй байх нэг нь олохгүй байх л та. Ер нь бол кино контент гэж яг юу вэ гэм бэ? Тийм бас байхгүй үстэй ч одоо. Нэг бол киногоороо яваад нэг бол контентоор л явах хэрэгтэй. Яг тиймэрхүү юмнууд бол 7 хоногт л хийгээд байгаа шүү дээ. 7 хоногт зураг авлаа, нэг 4-5 хоног монтажн дээр суулаа болоо тий. Тэгэхэд бол энэ чинь сараар гарan зургийг авч байгаа. Тэр чинь пост продакшн бас амар удаан 8 сард солонгос явсан байхгүй жижиг. Тэг чинь кино сая энэ чинь 4 сард нээлттэй хийсэн биз дээ. Тэгэхээр чинь ер нь тэгээ чанартай байхгүй гэж яах вэ ч үү. Тийм. Тэр In the House 3-ын чанар дээр бол өстэй хинч марахгүй хөө Монголын комеди кинонд бол төсрэлт хийсэн шүү дээ. Тэгээ In the House ер нь 1 2 3 ер нь гуруулаа л өөрхөндөө миний хувьд бол хүмүүс юу гэж бодох юм байгаа. Би нэгийг нь үзээд нэг ревю биччихсэн байхгүй юу? Тэгсэн чинь дараа нь солонгосын юу муу гэж хүмүүс тоорсон. Би тэгээд солонгосыг нь үзээгүй. Харин Монгол нь надад таалагдсан юм чинь одоо тэрийг заавал би тэдний мүүлийг үзэх гэж солонгосын үзээл тэрэн дээр нь юм байна тийм байна гэж байгаа яшиг зүгээр нэг нь надтай ч юу санагдсан тэгэл тэрүүгээрээ л дууссан да. Тийм. Тэрэн дээр шүү дээ. Тийм. За In the House хамгийн сүүлд үзээ сэтгэл төрсөн кино юм байна. Гадаад киноноос юу үзв гэж. Би ч ер нь нэг Marvel-ийн бас ер нь үнэн ч бас шүтэн бишрэгчлээ. Тэгээ одоо гэртээ одоо нэг акшн фигурын цуглуулгууд бас ер нь бол нэлээд байгаа. Ер нь бас аваа мөнгө зарлагдаж байна бас акшн фигурт. Тэгэл ер нь бол ихэнхдээ Marvel-ийн дөрүүдийг цуглуулах хоббитой. Тэгээд ер нь Marvel-ийн кино гарангуут л ер нь тэгдэж очиод үзсгийг хичээдэг. Тэгээ сүүлд нөгөө Captain America Brave New World үзлээ. Аяа гэмээр л байлаа одоо. Marvel юу тохиолдоод байна? Мань наатхан дээр чинь нэг их нэртэйг очиж үзээд унтцсан байсан. Би бас унтаад. Тэгээд яг Халк гарч ирэхэд нь л ирсэн шүү дээ. Унтаад сэрээд сая юу болсон бэ гэсэн чинь нэг онц юм болов. Манай хүн бүр ингэж гайхаад манай ч яг ер нь хөрхий намайг нөө Marvel дуртай болохоор захиалцсан байсан байхгүй юу. Тэгээд тэрнээс нэг тэгж дүр мөрн ямар ийгч сайн нэг Marvel ч хоорондоо амар уялдаа холбоотой ш тэр миний сайн мэдхгүй. Зүгээр ингээл наавал баярлуулах гэж авч байгаа царай. Тэгснээр манай орж ирсэн. Эхлэлэн үзчихсэн. Энэ юу хар Captain America гараад ирв. Тэгээ яг
нэг үг ярихад бол Captain America хар бахаар ч юм бас сонир байгаа байхгүй. Би тэгтээ яг нэг тэг яг Marvel-ыг харсангуй сүүлд л одоо фэн болсон л доо. Тэгээд яг нэг комик юу сайн мэдхгүй. Амар Die Hard фэнүүд л Монгол зөндөө байд юм билээ. Байгаа шүү дээ. Манай Rusty шүү дээ. Rusty тэ одоо амар шүү дээ. Тэгээд нэг комикуудын бүгдийг уншдаг. Тэгээ баг одоо энэ одоо ч Doomsday юу лээ бас нэг нь юу лээ Avengers-ийн 2 зураг гарах. Secret Wars нэр ямар та би нэрээ. Фэнч бол та. Тэд нар одоо энэ хоёр кинон дээр яг ямар үйл явдал гарах уу гэдгийг баг нөгөө комикоос нь алж ийнэ баг иймэрхүү юм ер нь болно гэдгийг баг мэдсэн явж байт юм билээ. Ер нь бол чинь комикосоо сэтүүлж ингээд яваад байгаа штэ. Тэ. Тэгээ би бол тэр комик дээр нь гэхдээ баг би гэхдээ орж хараад байна. Хар Captain America баг гардаг санагтаад байна. Байдаг санагтаад байна. Тэ. Тэр нөгөө Doomsday-ийн fan made нэг кинос штэ богино хэмжээний нөгөө Thanos-ыг алдаг. Чи тэрийг үзсэн үү? Тэрийг үзээгүй. Тэр бүр амар болсон юм шиг. Тэгээд бүр тэр хүн болгонд хүрсэн заяа. Marvel-ийн фэн болгонд тэр бүр амар таалагдсан. Дээрэс нэг яг комик дээр нь Doomsday чинь одоо Mortal Kombat-оор бол Thanos одоо юу fatality хийчихэж байгаа байхгүй. Шууд юм дотор хааргаас ингээд суугттай гаргаад ирж байгаа байхгүй. Яг тэр хэсгийг нь тэр fan made дээр хийсэн билээ. Тэгсэн чинь доор нь хүмүүс ингээд бүр ерөөсөө яг ингэж л эхлэхгүй бол гоё болохгүй гэл амар олон хүмүүс сэтгэлээ хэлсэн мэл. Тэгээд хамгийн гол нөгөө нэг доктор Doom яг нөгөө нэг Iron Man-тэй юм холилдсон тийм доктор Doom байсан бох тэр fan made тэр. Тэгээ яг төгсгөлд нөгөө нэг Роберт Даунийг царай ингэж харагдал. Тэр бүр амар гоё тийм fan би юу тийм fan made кинонууд нэг туртай биш гэдэг. Тэр бол бүр үнэн тасархай. Чи тэрийг нэг үзээрэй. Next level хийсэн юм. Next level. Тэгээ тэр тэр дүрслэл, график тэгээд тэр хөгжим бүх юм нь үнэхээр тасархай байсан. Нээрэл Doomsday тэгж л эхлэхгүй бол тэгэл хог болох байхаа. Магадгүй нэг өөр universe-ийн Thanos-ыг алаал эхлүүл солиотой байхгүй. Тэр чинь нэг Thanos-оос бүр хэд дахин хүчтэй ийм villain гэдгийг харуулдаг байхгүй юу нэл тий. Тэгэхээр тэр бол нэлээд гоё болох. Тэгээд хамгийн гол нь нөгөө манай талын нөхдүүдэд Thor-оос бусд нь бас л нөгөө саяын чиний ярьдаг нөгөө нэг манай эйгүү гарууд байгаа шүү дээ. Одоо орж ирж байгаа шүү дээ. Тийм тэр хэд маань байгаа. Одоо Thunderbolts молцсынхан байгаа Би чинь шүү. Brave New World-оос хойшоо Thunderbolts-ыг бас үзсэн юм байна. Би бас л New Avengers шүү дээ. Одоо New Avengers энэ гээл маркетинг хийгээл. Одоо fuck нэрээ юу болоод байгаа юм бэ тийм биз дээ. Тэр чи гэхдээ бас яг юм дээр яг New Avengers гэдэг яг угаасаа яг байт юм билээ шүү дээ. Манайс яг Marvel-ыг бас яг Rusty шиг бол мэдгүй. Гэтэ хэмжээндээ үздэг. Гэтэ сүүлийн нэлээд их киног үзээгүй. Би Eternals үзээгүй, Thunderbolts үзээгүй, ингээл үзээгүй юмуд байна. Яалчгүй энэ нөгөө нэг Steve Rogers-ийн Captain America, Iron Man ингээд нэг хэсэг бусаг нөхдүүд ингээ байхгүй болчихор чинь ямар сонирхолтой болчт юм биш үү? Тэр нэг маш олон жил бид нэр ингээд нэг амар уусгацсан байна тий. Биш үү одоо энэ чинь амар хайртай болгоцсон байгаа байхгүй. Iron Man хамгийн ихний энэ одоо Phase 1 гэх юм одоо энэ ч одоо Iron Man эхэлсэн биз дээ. Тийш одоо 11 Iron Man тэгээд Incredible Hulk-оор ихсэн баг. Тэгээд Hulk эхлээл тэгэл Iron Man за тэгэл Captain America гэж орж ирэл. Тэгэл чи хуйлруулад ихсэн шүү дээ. Тэгэл Avengers орж ирэл. Тэр Avengers Endgame, Infinity War марч амар тий. Йоо би бүр тэрийг бүр хоёр очиж үзсэн шүү дээ. Бүр ойрхон зайтай. Угаасаа үзэхээр байгаа. Үзэхээс үр харахгүй. Тэр дээр нөгөө нэг яг тэр нөгөө experience нь бүр амар гоё юм дээ. Дэндүү. Дотор нь орол тий. Ингээл яг театрт яг тэр чинь ингээл үзэнгүүд ингээл шар ус босоо. Ингээл бүр ингээл өөрөө ирэхгүй ингээл босч ойрлмаар. Миний санджаар би Endgame-ийг яг нөгөө нэг нээлттэй ихийг өмнөх өдөр нэг юм фэн хийчихлээ. Тусгай үзүүр гардаг ш нь шүн 12-оос гардаг. Тий, тэрийг үзчихсэн аахгүй юу? Яг тэр тусгай үзүүрийг л үзэх гоё юм лээ ер нь бол. Яг нөгөө нэг үздэг фэн эмоцо гаргадаг яг тэр хүмүүс нь яг тэр үзүр дээр үйт юм лээ. Яг ингээл одоо чинь тэр Endgame-ийн сүүлийн нөгөө Avengers Assemble гэл нөгөө Steve Rogers ингээл нэг хурхаа бамбаа гарч ирдэг нөхдүүд араас нь орж ирдэг мэрдэг тэр хэсэг тэр чинь ингээд яа тэр ойлгож байгаа байхгүй юу тань чинь ингээл гэл энэ тэнд яг бөөнөрөө нэг ингэж ойлгохгүй ч энэ ингээд хүмүүс орилоод байгаа байхгүй. Би өөр болохоор юг үзлээ Infinity War ичлээ зүгээр тусгай үзүү биш тэгтээ эхний өдөр нь үзсэн чинь тэхгүй л хүмүүс. Ламер гоо ингээл ориж морилох юм болов гэл
хүмүүс орилол босоод өрөөс дагаал орилчмоор л байгаа байхгүй. Тэ тэнгуү чинь тэгэхгүй болонгоч чинь ингээл дотроо ингээл ингээл ингэж үзэхэрс бас хэцүү байгаа байхгүй. Яг MCU-гийн одоо яг Golden Era тэр яг Avengers одоо ер нь Phase 1 2 3 4 хүртлээ ч юм уу тий. Үнэхээр бүр тасархай байсан тий. Сүүлийн үед яагаад чинь орос чи тэр Iron Heart-ийн трейлерыг тэр харсан уу? Харсан. Сонир л байл. Очиж үзэхэргүй л харагдчихлээ тий. Би одоо тэр юуг үзээгүй шүү дээ. Огт үзээгүй. Marvels гэдэг нэг баахан эмэгтэй. Би бас үзээгүй шүү дээ. Тэгээ нэг Captain Marvel яваад байгаа. Тэгээ тэр чинь нэг Captain ямар Chavez. Miss Marvel яваад. Miss Marvel Америка Chavez. Тэгснээ нөгөө хийнжлээ нөгөө баахан л хүүхнүүд яваад би тэр мэрийг үзээгүй байхгүй. Тэгээд үзээд дэмээч гэж надад хүн хэлсэн л дээр. Бид нар нэг Phase 4 хүртэл нэг ч анги бүр алгасгүй үздэг байж тий. Тийм шүү дээ. Тэгэл after нөгөө credit scene мэн гээл тэр мэн хүлээж үздэг. Тэгэл ингээл байдаг гэсэн. Тэгээд амар ингээ унжаагаад сая сүүлд Deadpool Wolverine дээр нэг сэргэлээ буцаж. Тэр яг MCU руу орж ирж юу. Тэгээ нөгөө Marvel ч нөгөө нэг яг ингэж амар алхахын өмнөдөө яг оны санахгүй. Энийг одоо Rust угаас орохоор байсан. Rust-аас ч сайн асуучихгүй. Яг он оны цаачуул яг он монтой л ярих. Лавлах тавчаа штэ. Тэг яг оны санахгүй нөгөө нэг Bancroft багийн юу болохгүй, Brock болохгүй те ингээд яг тлэн хэцүүдээ тэгээ дөрүүдээ энд зараад тэгээ нөгөө Venom Spider-Man тэр ч одоо нөгөө авч Sony Spider-Man Universe болсон шүү дээ. Тий одоо тэр ч одоо нэг балаан болчиход. Ер нь яг Spider-Man Universe-ийг тэр чигт нь ер нь зарцсан шүү дээ. Сүүл бас нэг балаа болоо нөгөө Kraken гээл нэг балаа юмнууд гараад байгаас сүүл нөгөө Madame Web гээл. Йоо тэр Madame Web бүр ёо үнэн аргуу бүр. Тэгээ тэр чинь Morbius лөө. Morbius тий. Morbius гээд бас нэг Morbius, Madame Web тэгээд Venom нэг нь нөгөө юу штэ. Kraven the Hunter аахгүй юу? Тий, Kraven the Hunter. Эдгээр ч авч сонёо зараа хийцэн. Тэгэл 20 дугаар зуун Fox чинь нөгөө нэг X-Men, Fantastic Four, Deadpool тэргээ зараа хийцэн тий. Тэгээ сая бол бас оны санахгүй нөгөө Disney ч худалдаа авсан шүү дээ. 20 дугаар зуун Fox худалдаж аваа. Тэгээд одоо энэ чинь буцаж нэг юм Marvel Cinematic Universe чинь нэг дараагийн next level-ыг орох юм нь. Сая Deadpool, Wolverine тэр тэгтлээ шүү дээ. Одоо ер нь бол тий. Амар байсан шүү дээ Deadpool Wolverine. Яг тэр ялангуяа тэр ихний нөгөө нэг NSYNC-ийн Bye Bye гэж Deadpool тэнд чинь ингээл бүжиглээл тэнд чинь хядж байгаа хэсэг мэсэг бол. Би бол энэ дээр амар огш. Deadpool-ийн ер нь бол 3 ангийнхан 3 ангийнхын интро бүрсэлээтэй тий. Ер нь Deadpool чи ер нь next level кино шүү дээ. Deadpool бол ярих юм бах тий. Жүжигч нь өөрөө Ryan Reynolds чинь өөрөө амар тийм юмор сайтай. Тий. Юмор бол тасарсан жүжигчин шүү дээ. Тий, ер нь бол миний хувьд бол одоо хамгийн дуртай л жүжигч ер нь хэлгүүдийн. X-Men Origins дээр гардаг Deadpool нь үнэн шийт байсан тий. Тэгээ яаж харин яг тэрүүгээр нь аваад ирч вэ тий. Тэгээд нөгөө нэг Deadpool-ийн 2 дээр нөгөө нэг юугаар тэр Deadpool-ээ өөрөө алаа ичдэн шүү дээ. Алдаа шүү дээ. Тэр нөгөө Green Lantern нэг очиж алдаа шүү дээ. Green Lantern ч одоо DC-ийн дүр шүү дээ. Тий, DC-ийн дүр. Тэгээд нөгөө хамгийн анхны хамгийн том гол дүр нөхгүй юу? Тэгсэн чинь нөгөө гэрээн дээр нь ингээд дээдлих тавтай морил гэсэн юм уушаа баярлцсан сууж ирсэн алаа ичдэг шүү дээ. За бүр Чинзогийн аманд ороод бүр нөгөө хиний Rust-ийн нөгөө Marvel Talk гэдэг байдаг. Тэр шиг юм болж шүү дээ. Юу яа? Ивэнтдэгчээ нэг хальт танилцуулч. Хоёулаа өнөөдөр манай ширээн дээр манай ивэнтдэгч Government компани одоо пивнүүд байна. Мань чам аялцсан байгаа шүү. Уугаараа тэгээд жуус байна. Жуус уухаар бол жуус уугаараа. За тэгээд манай Super Glukose гэдэг уг нь ус байдیں۔ Манай хамтрагч 8-аас өмнө авчиж гисэн өгнө гэж чи ирсэнгөө. Би ч ер нь бол услууд юм та. Харин тийм манай усныхаа одоо сонсож гинөө та нар цагтаа ирэхгүй. За тэгээд манай ерөнхий ивэнтдэгч одоо манай season 4-ийн ерөнхий ивэнтдэгч Sow Media OTT платформ байгаа. Бүх төрлийн кино, контент ерөнхийдөө одоо лайв стрим те сүүлийн болж байгаа том тоглолтууд тийм бүх лайвуудыг Sow Media хийж байгаа. Тэгээ гой кинонууд байгаа, гой erotic кино байгаа. За erotic ч одоо үзэхэр госоо ч одоо хэдэн жил өмнөөс нь үзэхлээсэн. Тий. За тэгээд манай мөнх даатгал чи бол мөнх даатгалыг бол мэдэх бах те. Манай подкаст яг эхнээс нь ингээд дэмжиж явсан байгаа. Тэгээд гэрлүүг бууз одоо чамд бэлгээ бэлдсэн. Би одоо энэ бууз ерөөс үнэртэхгүй л байгаа даа. Завсарлагаанаар жигний та. Бууз гусаа сууж явал тест те.
Гэр бүлээ хайрлая. Гэрлүг брэнд. За одоо хоёлаа YouTube-ийн одоо чиний нөгөө яадын талаар ярих гэж бодлоо та. Тэгээд одоо ер нь би ингэж боддог байхгүй юу? Хүмүүс ингээл кино хийх гээл амар их хүч хөдөлмөр хөрөнгө мөнгө зараад ингээл хийгээл те нэг сцен дээр хідэн өдөрч ажиллаж чинь зарим нь хідэн сарч ажиллаж чинь гадаад кинонууд дээр тэгээд ингээд чи ингээд тэрийг зүгээр л хүмүүст ингээл яриад өгчдөг те. Ер нь яагаад энэ хогийн ажил хийх юм бэ? Хогийгш. Вечаа тэгэл энэ Монголд зөвхөн байгаа юм биш шүү дээ. Тийм биз дээ. Одоо ингээл YouTube руу ороод үзэхэд чинь тэнд чинь movie recaps гэл хогоороо нэг чаналууд байна шүү дээ. Яг үндэ тэндээс чинь л ингээл Монголд орж ирэл ингээл утгашаал явж байгаа зүйл шүү дээ. Хогийн тэгээд дээрэс нь ер нь тэгэл одоо нөх юунууд киног хулгайлаад ингээд пэйжүүд одоо Telegram дээр тавиал тэгээд ер нь яалт ч хүний ингээд цаг хугацаа зарсан юм зөв хүнд яриад өгч нэхэр чинь хогийн юм шүү. Тэгээд дээрэс нь үлсч өгөх гэж байгаа юм шиг бэт сурталчлаа. Дугаар болгон дээрээ бэттэй байх юм. Үлсөөд идэм юм шүү. Юу яахгүй гэж үг нэрээгүй лөө. Ийм лалрын юм ярихгүй шарахгүй марахгүй гэсэн юм зү. Шараагүй шүү дээ. Зүгээр яг үнэн л юм ярьж шүү. Чухам л би анх чамд хэлсэн шүү дээ. Анх чамайг хэд өдөр юм ярьчихлаа хэлээ үстэй. Зүгээр ойлын гоё зүгээр ингээд маац гоё entertainment явъя гэж ярьж орж ирсэн биз дээ. Тэгээ мань маац. Тэгээ би өнөөдөр үснэ маац үү. Өнөөдөр хүртэл чам ярих чинь билээ үстэй. Нөгөө нэг ингээд шардаг мардаг ингээд доош яадаг юм чи байхгүй үстэй гээд хэлсэн биз дээ. Тийм байхгүй. Тэгээ юугаас л амар хогийн юм санагдаад байна. Юу гэсэн үг. Тэг үгснээ чи зөвл тэр Red Burger дээр наадах хэлэхгүйсэн. Тэр үед өнгөж эхэлчихсэн би энийг бодоагүй байсан. Намайг эсвэл ингэ болчих юм уу? Тэгээ ярих уу? Чи манийгаа орсон гэдэг ингэж байгаа юм уу? Камер асаалттай хт ярьж байгаа юм. Тэг шудраг. Гэхдээ чи анханасаа ийм хийх ярихгүй ерөөсөө бүлийн мүлээ байхгүй гэстэй. Мань одоо ингээ Монгол киног хөгжөөсэй гэж амар хүсдэг байхгүй. Тэнгүүт Монгол киноч гэдэг гадаад киноч. Би тэр Монгол кинотой ч амар хамаатай. Киноны ийм экспириенсийг өөрөө мэдрээсэй гэхээр чи дундаас нь ийм лалрын юм хийгээд ингээ нэг гачин юм хийгээд тэгснээ амар хурдан 100к даагчтай болчлоо ч шиг. Тийм гачин юм хийчихэд 100к даагчтай болохоос ичдэг юм уу? Энэстэй шахаарг болчих юм шүү. Одоо тэгээд энийг ичгүй оруулах ч юм ийм юм ярьсан юм аа. Одоо оруулах шүү дээ. Тагш атсан биз дээ. Яга оруулаад байгаа шүү. Гэхдээ юу гэсэн үг юм бэ? Анханасаа ярь тохирсноор л байчаач тээ. Чи тэгээд энэ пранк байсан гэж хэлнэ гэсэн яасан. Гошээс манай эцэг бүр таг болоод бүр царай барин хөвсгээс зогсооч гэж бодсноо гэж. Зогсоогоогүй үстэй. Яа битэр энэ таад яа. Би тэгтээ чи жоохон би энэ хоёр лөө жоохон яа гэж бодчихсон байхгүй. Чи наадха болчооч гэж мэгээд орох гээд тахчих. Би чи өөр амар ингээд удаан яриад байгаа байхгүй. Удаашраад тахаар чи би жааг ингээд нэг бодоод ингээд бодож газ хариулахгүй болохоор чи ингээд нэг унах гээд байгаа юм шиг санагдаад. Тийчээ цааш зүрх мөрхний нүгтэй. Шууд хариулаа явуучвал эн чинь панаатай болчихно сте. Итгэсэн үү гэж. Та нар итгэсэн үү? Яана одоо наа за пранк байсан шүү. Юу гэж тийм ийм муухай аштай хүн гэж юу байна. Тийм байхгүй штэ. Урсгал уус шиг хүн шүү. Тий. Наа Чинзо өтер чи одоо энэ 2007 оноос эхлээд гэр чин баг л багын найзууд гэсэн үг штэ. 20 жил болох гэж байгаа тий. Тий. Яади гэд пэйж бол одоо манай ихнэр чи миний подкастыг нэг ч дугаар үзэж байгаагүй. Тэгэд яади л үзээ яваад тий. Байнга үзэн тий. Ер нь бол ийм завгүй амьдралын хэв маягтай ийм хүмүүст бол бас кино товчлыг нь үзэх нь илүү амар идэм шиг лээ. Тэгээд яг чиний хэлдгээр movie recap те гадаадд ч байдаг, Монголд ч байдаг. Энэ бол хинч хүлэн зөвшөөрөх юм контент гэхгүй те. Би ч гэсэн бол яг иймэрхүү юмнуудыг бол үгүйсгдэггүй ерөөсөө байдаг л. Манай зөй жоохон дургүй юу? Гэхдээ ер нь бол дуртайч гээгүй дургуйч гээгүй ер нь бол зой болохоор яг киноноос нь тэр мэдрэмж авдаг. Мань ч гэсэн ер нь бол тийм дээ шүү дээ. Би ч гэсэн яг киноноос нь л мэдрэмж аавна. Зүгээр ер нь бол үгүйсэхгүй яг ингээл
тий дэмжихгүй үгүйсэхгүй. Ер нь бол Тэгээ- 2 цагийн кино үзэж суух зав бас хүн бол байхгүй. Баталгаа өөр байж гэдэг шиг те. Тий байж тэг гээд. Гэтэ ялчгүй миний мэдэх баг YouTube-ийн сувгуудаас хамгийн түрүүнд 100k лайк хүрсэн байгаа тий. Ер нь юу асалтай. Одоо эн чин би одоо байнга л хэлмээр санагддаг нэг зүйл байдаг байхгүй. Тэрний юу гэхээр одоо миний хийж байгаа ажиллаж байгаа одоо шударга хэлгээд хоолоо олж идэж байгаа те. Ингээд бүх зүйл бол TP Top. За ер нь бол TP Top гэдэг болохоос энэ Туг Network гэж компани байгаа байхгүй юу? Туг Networkт орсон, тэндээс авсан туршлага те одоо know how ерөөсөө байж болох бүх юм л мэдж авч байгаа ш тэр чи одоо те. Тэнд ажиллаж байсан бүх хүмүүс know how аваад experience-ийг аваад тэгээ одоо ер нь бол манай TP Top байгаа залуучууд ер нь бүгд тал айгу ер нь Мундаг яваа штэ. маш амжилттай гоё явж байгаа. Тий. Тэгээ тэрний үр шим одоо энэ яадын дээр гарч ирж байгаа байхгүй юу? Чи ер нь бол тэгэл хинч тэгээ хилцсэн. Чи ер нь кино уншмаар хоолойтой юм биш үү гэд нэг хүн хилцсэн юм аа гэж. Хинч хэлсэн юм тэгэхгүй одоо тэгэл. Тэнгүүд тэрэнд нь хөрх амтан хөрсөн юм шиг байна. Тэгээ ер нь юм кино уншдаг юм суугтай болно гэж бодоод шийдсэн явж байгаа л өнгөрсөн жилийн 2 сард март тухай. Тэгээд явж байснаа ерөөсөө өөрөө уншин өөрөө скриптээ бичнэ гэж гисэн ерхий төлөвлөгөөтэй явж байснаагаа одоо манай найз одоо энэ хоол уншаад байгаа төөг юм шүү дээ. Одоо хүмүүс бол төвшин төгс дунаагүй л ер нь бол бараг л ер нь бүгд мэдэх бах. Сүүлийн үед басар болж яваад байна. Батбилэг үлзгийн басар болж яваад байна сүүлийн. Тэгээ одоо бас энэ басар болчоод кино минодоо хоолоо мол уншихгүй бас завгүй яваад байна. Довшроо яваад нөө. Довшроо яваад байна. Арай тэнд бас нохоо ороод болцсон. Тийшээ яваад байгаа шиг байна. Тэгээд манай найз ч юм болохоор 17-8 жил кинонд орсон байхгүй юу? Одоо тэгэл энэ кино сангуудад байгаа ер нь ихэнх кинонд ер нь оруулсан да. Ер нь цаач. Тэгээд гол нөхшөө байж уучлаарай. Яад чинь за кино ярьдаг зөндөө юу байдэн штэ. Одоо шил Red Burger бол дандаа аим шиг кино ярьж байна те. Тэгвэл танах болохоор яатай болохоор нэг юм зөвүүн байгаад идэв штэ нэг юм амар тийм нөгөө хараал ёс бус үг хэллэгтэй те. Тэр концепцийг хин боловсруулсан юм бэ хамгийн анх. Одоо бусдаас өөр байх. Тэгээ ер нь би чи ер нь өөрөө нэг тийм хүн штэ. Ер нь бол нэг тийм хүн штэ чиж бас. Яараа ингээд ер нь нэг хүн амтай явуулах мауулах тэгэл ингээл маазрах дуртай. Тэгээ ер нь бас bad words бас нэлээ хэрэглэх дуртай төрлийн хүн шүү дээ. Тэгэл ер нь юм кино төвчл хийлээ гэхэд яаж бусдаас өөр байх уу гэж бодож байгаа л. Тэгээ дээрэс нь манай хүн чинь амар кино төвчлэх үзэн. Тэгэл битээр байж байгаа би одоо нэг Midnight гэж сууг одоо байхгүй юмшлгээрээс ихгүй байгаа. Midnight-ийг сонсгосон байхгүй. Миний бодоод явуулсан юм чи ерөөсөө яг л ийм л юм байсан байж тээ. Тэгээ яг энэ биш тээ гээд тэндээс бол яг инспайр авсан байхгүй юм бол яг ийм юм байна те яг иймэрхүү л юм ах юм байна. Тэгээд нөгөө манай нөгөө төөги чи одоо манай хоолон уншдаг төөги бас ер нь мааз хүн байхгүй юу? Бас ер нь айгүй юмр сайтай саркастик хүн. Тэгээд за ер нь ингэж ганцаараа ингэж явж байснаас юу вэ? Хамтраад ингэж явъя гэв. Тэгээд эхлээ битэр чинь уучраа болохгүй. За чи өгшөө бас маад сайтай гараад чи скрипт бичгээд би төгөгдөхгүй юу? Чи өөрөө унших юм чи өөрөө скриптэ гаргасан дээр баг. Тэгсэн байхгүй цаа чи нэг нүүр юм бичээд явуултын бүтэн киног нэг ганцхан хуудас юм болгоод явуулсан. Юу болоод байгаа юм бэ? Наа чи одоо барыг 1-2 минутын л текст болох гэдэг юм биш үү? За боли ер ингээд. Тэгээд би анх бичсэн. Тэгээ одоо ер нь бол битээр яг нэгнийхээ нөгөө нэг юуг одоо мэдрэн гэх юм уу да. Яг өгөө аваад. Тэгээ өгөө аваад те ингээд скрипт бичиж явахдаа за нэг иймэрхүү ингээд оруулчвал яг ингээл цаач унших бах та. Гэл тэнгууд дараа яг л тийг уншицсан байдаг. Тэнгууд цаач яг нөгөө скрипт харж явахдаа за цаач яг нэг ийм л юм хүсч бичсэн бах та гэд боддог гэж байгаа байхгүй. Одоо ингээд ингээл хүнтэй асууж та бас ингээд хоёр яаж ингээл дуулцаар. Яг л тэгээ мэдэрсэн байгаа байхгүй. Тэгээ тэр бол манай суугийн бас амар хурдан ингэж хүнд хүрсэн юм болов уу гэж бодоод тээ.
Тийм ээ тий. Цаа чин ч өөрөө мэрэгжлийн хүн. гоё штэ. Тий. Тэгээ манай монголчууд ч угаасаа нэг муу юм дуртай гэдэг шиг. Харин тий. Нэг тийм юмд айгаа сонирхолтой юм шүү. Жохо яспас үг. Яспас юмд дуртай юм шиг байлаа шүү дээ. Тий. Одоо Facebook дээр пэйж байгаа шүү дээ. Нэг даам гаруудын пэйж гэх тий. Энэ ч бас монгол дуртай байсан тий. Тэр бол гоё шүү дээ. Жинхэнэ гоё. Даам гаруудын пэйж хөөрхий одоо хэд репортлууд хийж хаагдав да чаваас. Тийм хаагдж исэн юм уу тий. Өчнөө хаагдал шинээр нэгэл туугаад. Тэр яах гар репорт хийгээд тий. Тийм нэг ганц шиг байх зүгээр шүү дээ тий. Тэр чинь нөгөө нэг хар мас чи ивгүй шүү дээ. За хоёул одоо юу яана? Кино руугаа буцнаа. Түрүүний пранкийг жоохон явуулдаг чи жоохон гяс бодоод хурдан юм тесрээд өгөхгүй. Би ч бас нэг жоохон үнэмшилтэй болох гээд тэр чинь шууд ингэ явчихаар чинь нэг юм яг тавилттай мэдэгдчих юм болоо гэж таас. Мэдэгдэхгүй баха. Мань угаасаа нэг байнгын сандал дээр хүнтэй хэрэлдэж сууж идэг болохоор хүмүүс л итгэл байсан. За, Монгол кино руугаа орноо. Манай ивент итгэгч ерөнхий ивент итгэгч Сөв медиагийн нэрэмжит асуулт. Монголын хамгийн overrated кино, underrated кино чиний хувьд. Би тэгтээ яг бас нөгөө Монгол кино амар үздэг төрлийн юм бас биш байхгүй юу? Ер нь бол нэх сонирхдаггүй. Тэгэхээр одоо тэгээд overrated гэвэл угаасаа маш их байгаа шүү дээ. Тэн дундаас нэг нэрлэлж таарах гэдэг нь тий. Яагаад гэдэгтэй тий. Яа за underrated дээр бол би бол баагаа болгосон гэж киног нэрлэмээр байт. Тэр кино одоо бусад одоо нөгөө нэг амар продакшнтай тэгэл нөгөө амар маркетингтай тэр кинонуудын дор дарагдсан юм шиг санагддаг байхгүй юу. Тэгээд чухам ямар ашиг орлого олсон мэдэхгүй зүгээр яг ингээд сошиал ингээд харж байхад бол тодорхой хэмжээнд тэгж амар нэг тийг бүүн болохгүй байгаа мó л гэж бодогцсон. Би одоо манай компьютер бас яг тэрийг үзчихлээсэн. Тэгэхэд одоо жишээ нь тэр танхимд нэг хүн байгаагүй байхгүй юу. Айгу цөөх хүн байсан. Гэдгээс хараад ер нь бол ийм гоё киног ингээд яачихгүй те гэж бодогцсон. Тэгэхээр надад бол баагүй болгосон underrated дээр орох хаа. Overrated дээр шууд цаа ороод ирлээ. Сүүлд шинээр гарсан. Эрдэнсийн ирэлт үлөө, Эрдэнсийн аралт үлөө. Эрдэнсийн арал уу? Эрдэнсийн арал үлөө. Нөгөө юу хин дуудлага наран мөнхөнд. Тэ. Тэр эдийн тоглосон. Тэр бол амар overrated санагдсан надад. Амар л маркетинг явсан шүү дээ. Амар маркетинг яваал ингээл production юм ингээл амар яваал гэсэн тэгэл постерууд нь ч гэсэн айгүй зөв постэр дээр гаргацсан. Трейлер нь ч гэсэн айгүй хүн татгаар байсан. Тэг яг үзсэн чинь юу ч ойлгоогүй яг үндэ би яг юу болоод байгааг нь ойлгоогүй. Төгсгөл нь яагаад байгааг нь ойлгоогүй. Манай компьютер хоёул ойлгоогүй. Тэгээд битээр ингээд Facebook ухчихсан чи бас ер нь хүмүүс ойлгоогүй юм билээ. Төгсгөлийн бужигнаа нөө. Тийм юу болоод яач юу 5 минутыг логтлаа хийсэн бол тий. Харин тэгээд нэг юм сонин тэр бол амар overrated санагдсан надад бол. За Эрдэнсийн арал нөгөөх нь баавга болгосон. Бас л дурдчихсэн л кинонууд байна. За тэгээд ер нь бол манай уламжлалт асуулт. За уламжлалт асуултаа төр байж. Манай Чензоч геймер штэ. Кино үзэх гоё, тоглох нь гоё. Тоглох нь гоё. За юу тоглож байна? Би ч одоо ер нь л Counter Strike-ийн л хүндээ. Би бол байнга ингээл миний нөгөө компьютер дээр ингээл Shinza Ricardo Counter Strike гэл өдрийн ингээл гарч ирэл үү. Steam дээр тий, Steam дээр. Тэгээ би ч одоо ер нь угаасаа Manus чинь тэгэл нөгөө нэг аль 1.6, 1.3 муруу гэл байхаас нь л бүгд л олсон шүү дээ. Тэр үеийнхэн тий. Тэгэл тэндээс нь их л тоглоод 1.6 гээл хонж өнжөөс өдөр шөнөгөө тоглолтыг сая өрмээр ч одоо эдэн өдрөөр тоглож молдог байж гал. Тэгээс сая сүүл чинь гоо гараал бүр ингээл илүү татагдаал. Ягаад тэгэхээр нөгөө юм скинтэй болцсон. Янз бүр юм гоё ганга юм нуустай болцсон. Тэрэнд нь угаасаа тэр чинь хүмүүс хүнийг ингээд аддикт болгож байгаа байхгүй юу. Ийм гоё юм скинтэй болчихсон гэл. Тийм бодол төрдөг болоо. Өс чи скин гэснээр скин нэг юм санаанд орлоо. Би чиний нэг хаяа нөгөө нэг яг зав гарах юм бол лайв стрим үзэж үздэг байхгүй. Тэр нэг 10 хэдэн мянган доллараар байсан уу? Баах скин аваад зараад хайрцаг мэрцэг нэгээл. Тэр ямар учиртай юм бэ? Тэр чи яах нөгөө одоо наадах жилээр ингээл ярих гал байна. Тэгээд Counter маш дуртай би ч одоо ер нь л Counter Strike-ийг бүх цаг үеийн номерны тоглоомд гэж боддог юм багхгүй юу? Яг юм шүүтер те FPS төрлийн тоглоом дундаа номер 1. Тэгээд
ер нь стрим хийхээс өмнө ч гэсэн тэгэл одоо маа TP Top-ын багийн бид чинь ингээл шүнжэнгөө ингээл гэр гэрээсээ ингээл тоглодог байж байгаа л. За тэгэл стрим хийдэг болол тэгээд тэн дээр ингээд зөвхөн стрим хийхээс гадна бичлэг хийе гэж бодоол. Контртой холбоотой ингээд бичлэгүүд ингээд ганц нэг хийгээл ихсэн чинь одоо манай Монголзын бас амжилт бас сайхан Монголын контент креатор стримерүүд геймерүүдэд их том үд алах бас нээж өгсөн болов уу гэж би боддتي. Яг шудраг хэлэхэд. Тэгээ Монголзын амжилт Монголз ингээд амжилт үзүүлээ тэнд хаалаа байдаг. Тэгээ тэнгуут одоо гадны тэр одоо case opening site ч гэдэг юм одоо чиний түрүү нээлсэн те country schemes гэх ундаг case нэдэг тийм сайтууд Монголыг сонирхож эхэлж байгаа. Эхэлсэн юм шиг санагдсан байхгүй. Энэ Монголд ч хаалаад байгаа юм шиг. Монголчууд ер нь хэр яад ингээл YouTube дээр ингээл search хийсэн л баг та. Тэнгуут ингээл геймеруудыг олж хараад тэгээ холбогдол ч юм уу. Би бол тэгж боддتي. Тэгээд CS:GO skins гэж сайттай хамтраа тэр чинь ингээд хамтралын өрөнд л явж байгаа. Тэр мөнгө зөнгө ч юм уу цаанаас сэнгэлээ өгч байгаа шүү дээ. Тэгээ нөгөө чи наа дээр тоглол гээл. Тэгээ чи наатхныхаа тэдэн хувийн чи скинээ татчих юм бол чиний цайлан шүү майлан шүү гээл. Тэрнээс одоо чинь би над 10,000 доллар цэнгэлээд өгчлөө гэхэд би тэрийг ингээд кейс нээж мэгээ ч юм янз бүр болгоол ингээд үнэтэй скин мунгагаал тэрийг ингээд татчих болохгүй байхгүй тэр чинь. Тэгээ лимит байгаа тодорхой хэмжээнд. Гэхдээ яг үзэж байгаа үзэгч юм эсвэл угаасаа тэр сайтаар орж тоглодог хүмүүст бол тийм лимит байхгүй шүү дээ. Тэр чинь үнэтэй скин юм тэргээ татаал асуудал байхгүй. Би энэ тэгэхэд нөө чи одоо саналаа Dragon Lore унгана гээл нэг стрим хийсэн баггүй юу? Тэгэл хэдэн 10 хэдэн мянган доллар ч үлээ. Би бүр тэрийг хараад манай Чинзо хөлөө олчих. Миний подкаст тоохгүй байх нь аргагүй. Юу дутлаа гэж миний подкаст тоохгүй ухааны бодож суучихсан байхгүй. Би ч тэг нөгөө бичлэг юмнуудаар хэлдэм дөө. Энэ ч угаасаа ер нь entertainment байхад зориулагдсан зүйл шүү те. Тэрхээр битээ дагаж туурай гараач гэж шилдэг. Тэгээ энэ заавал ингээд нэг сериусны хандаад авах шаардлага байхгүй. Зөвхөн тийм баг шанстай юмыг нь хунаагаад гоо ингээд унжаас ундын мэн гэдгийг нь ламстай харах байгаа шүү гэдэг юм хэлтгэлтэй ер нь бол те. Манус тэр яг нарийн юм уу минус сайн мэдхгүй. Би гэтээ би яг 2016 оноос гэж контракт тоглосон байхгүй юу. Тэгээ манус үнэхээр суг. Тэгээ яг хамгийн дээдл нь Nova 4 л болж исэн. Дээш байхгүй. Гэхдээ би амар их мөнгө өрсөн контракт. Тэгээ би дандаа хайрцаг нээгтэр л мөнгө өрчсэн. Тэгэхэд наад юусэн нэрээ хүний урманд нэрээ $5 буу унж байгаагүй дээ. Дандаа л нэг юм хогийн улны буунууд. Тэр одоо бас айгүй сонирхол юм байна. Би бас ер нь овоо $1 ер нь бас үрсээ. Case opening дээр яг контр тоглоом дотроо. Тэр би нэг бэлэл унгаажсэн Макста. Чи бүр амар хацтай шүү. Би тэр чи бэлэл унгаажаал би чи одоо тэр стрим нь байд юм да. Баг бичлэгч байдаг ч үлээ марчиж. Тэгэл энэ дээр чи би чи одоо хүч байгаа юм шиг бараг зүрх мөрдөөсэй стрим хийж исэн юм уу тий? Стрим шууд нээсэн аах. Тэгэл өөр юм бол олигтой нэг ч унж байгаагүй. Тэнгүүт манай одоо нөө тип топ баг явш. Цаа чи ингээл байж байгаа л нэг 4-5 кейс. Аль нэг 4-5 кейс ганц нэг кейс шидэт гээл игдэг ах тоглож моголж ах дундуур. Тэгэл тэр чи нэг би ч болохоор ингээл 40-50 50-аар юм уу 100 муугаар ингээл мөнгөө цуглуулж байгаа л ингээл нээдэг байсан аах. Тэгвэл цаа чи болохоор 2 кейс мэс эсвэл нэг 4-5 кейс мэс нээн. Тэгэл дунгаач. Тэгэл нэг бэлээ унгач. Хацтай хүмүүс бас байх юм а тий. Йоо миний мэдхийн багийн бол Counter Strike-ийн кейс дотроос бол 3 утгалаа унгаасан. Тэгээ одоо 2000-аас 2005 оны хооронд 5 жилийн хугацаанд бол 3 утгалаа унгаасан. Амар юм байна тий. Харин тий. Тэгэхээр чи одоо нэг юм яндоотой хүн гэж байгаад байгаа юм шүү. Харин байгаад байгаа юм шүү. Би одоо нэг тийм яндоо мондоо гэдэг юм нэг хэсэгдэг юм л та. Гэхдээ яг ингээд энэ чинь нүүр тулаад байна шүү дээ. Жидэн зугаар нэгээд юу ч байхгүй. Тэнд нэг 2-3-ыг нэгээд 3-4-аар нунгаад гарч чинь яндоо гэсэн. 9 жил кейс нээлээ юу ч унахгүй шүү дээ. Үнэн гомдмоор байгаа байхгүй. Тэр чинь байгаад байгаа байхгүй яндоо гэдэг юм. Харин тэгээ би сүүлд нөгөө юу ясч нөгөө контр нөгөө хайрцагнуудад зардаг болсон шүү дээ тий. Тэгэхээр би нэг над амар хайрцаг байсан юм байлээ. Би нийтд нь зархад би нэг $800-900 моллортой болсон баха. Хэдэн мянган кейс зарсан юм шүү. Би нөгөө нэг олон жил тоглосон кейснүүд амар их кейссэн. Тэр болгоны мөнгөөр нээж чадахгүй шүү дээ. Үнэтэй $2.5 шүү дээ тий. Тэгээ амар их цугласан бас. Тэгээ бүгдийг зараад $800 илүү $900 яг 1000 хүрхийн наан эс. Тэнгүүт нөгөөдүүлээгээ юу яасан бэ? Одоо нэг өөр баахан тоглоомод судалчихсан. Угаасаа би контр дээр өөрийгөө яндаа бас нэг 20-30 кейс бол задлсан. Майл гэж хэлээ өдөөс.
Тэр чинь угаасаа тэгдэ. Би одоо ер нь тэгээд контр дээр ер нь дахиж кейс нээхгүй гэж шийдсэн. Би бол бүтэхгүй юм байна гэж. Ээж гэсэн үгтэй тий. Ойлгосон шүү дээ өөрийгөө. Тий. За окей. За өгшөн пив уугаарай. За тэгээд нэг завсардаад сүүлийн хэсэг рүүгээ оръё. За киноноос ер нь юуг нь илүү голчилж анхаардаг вэ? Одоо дуу, дүрс, жүжигчдийн баг, хөгжим гэдэг ч юм уу тий. За кино ер нь яг нэг бас би яг кино үзэхээр нэг мэрэгжлийн юм онцлогоороо үзэх гээд байт юм аа. Яг нөгөө зураг авалт тэгээд аль хэсэг нь CGI орсон байна гэж ч юм уу. Тэрийг ингэж их анзаарч үзэх дуртай. Тэгэл ямар шуум ер нь ямар хөө ашигласан байна гэх юм уу. Тэгэл би одоо чинь их нэртэйгээ цуг кино үзэхээр сая энэ хэсэг нь компьютер графикс гэдэг юм. Тийм юм уу гэл. Одоо чинь яг мэрэгжлийн биш ч юм уу хүмүүс нэг анзаарахгүй зүйлийг илүү ингээд анзаарахыг хичээдэг гэх юм уу. Яг мэрэгжлийнхээ угаар тэгж үзэх дуртай. Тэгээ би ер нь бол киноны ерөөсөө амин сүнс бол заах мэдээж тэр найруулга жүжигчд бол байх нь ойлгомжтой. Гэхдээ яг киног амьлуулж байгаа оруулж байгаа сүнстэй болгож байгаа хамгийн гол зүйлийг би хөгжим гэж боддог байхгүй. Тэр киноны original soundtrack. За тэгээд тэр нөгөө sound effect-үүд яг тэр киноны хамгийн чухал зүйл. Тэр ингээл амар юм dramatic ч юм уу зүйл болж байгаа гэхэд тэр ард нь ямар ч background хөгжим байхгүй бол тэр bullshit яг үнэндээ тий. Ингээл тэнийг шиг уйлалаадаг наа ямар ч ая хөгжим байхгүй бол тэр жишээ нь ямар ч утгагүй зүйл болох байхгүй. Би тэгээд киноны хөгжимд амар ач холбогдол өгдөг. Тэгээ би ер нь бол одоо ингээд би ингээд амар их юм ярих гал идэг. Ярих гал энэ болж гэнэ уу болохгүй нөө ч одоо. Одоо энэ 3 цаг тоо. Тэгээ нөгөө тэрийг одоо киноны нэг original soundtrack-ыг ингээд файлаар нь цуглуулах юм ер нь баг хоббитоо болчих байсан нэг хэсэг бол. Одоо сүүлийн үед ч нөгөө завгүй тэрж баг хоббич баг байхгүй болчих шиг. Тэгэл ер нь киноны саундтракуудыг яг ингээд цомгоор айгу цуглуулах туртай. Одоо тэгээд яг миний яг шүтдэг хөгжмийн зохиолч яг киноны хөгжмийн зохиолчоор дагнсан хөгжмийн зохиолч гэх юм бол Алан Сильвестри байна. Бас л Холливуудын өчнөө олон киноны саундтракуудыг хийсэн. Тэгээ би ер нь бол хамгийн сүүлд Алан Сильвестрийг Marvel-тай collaborate хийж Marvel-ийн кинонуудаар орсноос нь хойш бүр илүү ер нь шүтдэг болсон уу гэдэг болсон. Ямар гоё юм бэ. Ер нь тэгэл Marvel-ийн кинонуудын хөгжим болохгүй супер штэ. Ярих юм байхгүй те ингээл epic хэсгүүдээр ингээл амар гоё орж ирдэг. Тэрэн дээр ч гэсэн Алан Сильвестрийн тэр хөгжмүүд гоё орж ирдэг. За тэгээд pop number 1 бол угаасаа Hans Zimmer байгаа. Hans Zimmer гэж үнтэй одоо юу ярих вэ те. Одоо тэр үнтэй бол ярих хүн бол байхгүй ш. Тэр үнийг шүүмжлэх хүмж баг байхгүй баг. Тэг ялангуяа одоо нэг юм action adventure киноны хөгжмийн зохиолоор бол ч одоо бүр дэлхийн номер 1 баха. Би бол тэгж боддтой. За номер 1 John Williams өрсөлдөх бах. Тэгээ John Williams бас гоё штэ. Супер те. God яар. Бас ер нь ярих юм байхгүй те. Тэр Marvel тэр нөгөө нэг Infinity War дээр нэг яад штэ. Метронис ингээл гараал яг ингээл Капитан Америкаг ингээл нэг сүүдэр нь хальт харагдал. Тэгэл яг ингээл гараад ирсэн чи яг нөгөө нэг нэг аян ингээл явдсан шүү дээ. Тэр хэсэг тэр бүр ингээд бүх үеийн өвс ингээл харцаас нь чинийх. Ер нь яг тэгдэж шүү дээ. Амар усан тий. Хөгжим ер нь яг л хөгжим байхгүй бол тэр хэсгээр тэгж яг арзаахаа үгүй гэдэг чинь болсон юм багхгүй. Тэр хөгжим арзаалгаад байгаа байхгүй тий. Ингээл зөвөн болгоод улам ингээд сүртэй. Тэгэл яг араас нөгөө нэг Thor дараа нөгөө нэг ингээл Bring Me Thanos гэл ингээл алхаараа ингээл нэг тэр нэг Rocket Groot хоёртой бууж ирдэг тий. Пүү тэр хэсгээр сонирм бас тий. Тэр хэсгээр ч бас амар. Юу нэг юм нурууны ус босгодог нөхдүүд байна тий. Thor байна. Манай Optimus Prime байна. Transformers үзэлгүй яах вэ? Би одоо Optimus Prime юугүй тий. Бас ер нь Transformers дуртай бас нэг шалтгаан хөгжим нь багхгүй. Яг Transformers-ийн хамгийн ихний анги Transformers ихний анги ч юм бол бүүм байсан шүү дээ. Бүр ийм кино гэж байд юм уу гэл. Тэр үл яг л биднийг яг эд нөгөө нэг тэргүүн форум оромгүй явж хахад гарч ирсэн шүү дээ. Тэгэл пүү гэл ингээл артер графикийн шүтэл гайхаал.
Тэгээд тэгт чинь яг original soundtrack нь Transformers-ийн бас амар орж ирсэн байхгүй. Стив Jablonski гэж хөгжмийн зохиолч ажилласан. Би зүг баха Стив Jablonski ажилласан санагдаж байна. Arrival to Earth гэдэг нэртэй яг саундтрак нь одоо ч миний дотор байна. Scorponok гэдээ бас нэг чи яг энийг дараа нь сонсоод хайгаад сонсоорой зөө. Шууд яг Transformers яг тухайн үеийн эхний ангийн нүдэн чи баг харагдана. Scorponok гэдэг одоо тэр эхний анги дээр нөгөө цүлд нэг юм хилэнц шиг хэлбэртэй робот ингээд эснээс гарч ирдэг хэсэг байгаа шүү дээ. Яг тэн дээр энэ Scorponok гэдэг ая явдаг байхгүй. Амар орж ирнэ. За тэгээд тэр Arrival to Earth гэх тэр ер нь бол баг үндсэн тийм шахуу. Одоо нэг автоботсууд ингээд дэлхийд ингээд газарддаг шүү дээ. Яг тэр хэсэг мэсгээр ингээд ер нь орж ирдэг. Амар гоё. Тэгээ би Transformers-ийн бас тэр track list-ийг бас татсан надад компьютер дээр бэдэ. Tron Legacy-гийн бас хөгжим бүр солиотой байсан. Яг Daft Punk угаасаа vibe угаасаа яг Daft Punk-тэй тэр чинь мөргөлдөж байгаа байсан тий. Ер нь гэдэг Кятоны хөгжмийг биш те яг ингээд энэ тэндээс биш яг нэг хөгжмийн зохиолч бүгдийг нь базаад ингээд явцсан юмнууд бүр арай илүү гоё идэх те. Монгол кинонд ч гэсэн те одоо жишээлбэл Мантгац заатам би чам тайртай гэл ингээд дандаа нэг юм vibeтай айнууд тэр нэг ингээд өндөр хэмнэлтэй бага хэмнэлтэй те. Мантгац заатан дээр жишээлбэл Жансны оргоо бол бүр солиорүүлсэн шүү дээ те. Одоо яг энэ хөгжмийн киноны хөгжим гэж ярангууд Монгол кино бол шийт шүү дээ. Яг үнэндээ шударга хэлэх юм сте. Яг тухайн үеийн одоо сүүлийн үеийнхэн жоохон тийм байна. Мантгац заатан тэртэй бол ярих юм байхгүй. Мантгац заатан цогтойж тэгээ одоо ер нь тухайн үеийн бүх кино хөгжим өөрсдөө бичдэг байсан байгаа байхгүй юу. Угаасаа яг одоогийн шиг ингээд эндээс ай хулгаалдаг ч юм уу эсвэл ингээд нэг юмны ай дуурайгаа тавьдаг ч юм уу бэлэн юм тавьдаг юм байхгүй ш тэр үед чинь яаж киногоо юм хөгжимтэй юм байхгүй хэрэг зохиож таарна бүр ингээд симфони оркестр тоглож таарч байна. Тэгээд одоо бол миний цуглуулгандаас Мантгац заатан track list бэдэ. Яг Жансны оргоо гэж зохиос айнууд тэрийг ингээд бас ингээд яг чихвчээр ингээд нэгээр ингээд сонсогож яг ягаад ч ингээд яг ингээ орж ирдэг байхгүй нэг тулааны хэсэг мэсэг явж байгаа юм шиг ингээ сэлэн мэлэм дуурахгүй шүү дээ тэр чинь зүгээр л ая явж байгаа тэгсэн мөртлөө ингээ сэлэн мэлэм гэж байгаа юм шиг төсөөлөгддөг байхгүй над шууд ингээ ороод ирдэг. Тэнгүүт за тэрнээс ингээ хоошоо угаасаа ингээд за 2000 он гараал ингүүт чинь яг нөгөө зүгээр ингээ бэлэн бусдаг зүгээр ингээ шоу юм гэхээр баг ингээ нэтээс татаа тавьдаг ч юм саунд эффект тийм болцсон тий. Яг тэр үед бол яг миний цуглуулж байгаа тэр track list нь байгаа. Яг одоо сайн сандаг гэх юм бол би чам таартай 2 яг би наатаа чи хэлэх гээд бүр чи нөөг яриулахгүй байсан яа хэлчихсэн. Би чам таартай 2 дээр ч одоо хөгжмийн зохиолч нь болд шүү дээ. Миний саярхалт тий манай камертаны болд ихтэй эхнээсээ дуусна track list нь бүр дүүрэн байгаа шүү дээ. Тэгээ яг track list нь амар гоё байсан. Тэр track list-ийг олж авахгүй би бол нэлээд юм болж байсан санагдтыг. Тэр чин одоо 7 8 онд л гарсан кино хаа 2009 оны кино байхгүй. 9 онд уу. Тэгэхээр яг бид нар нөгөө нэг форум гээл тэр чинь various сайтууд майтууд гээл нэг саак форум гэл байдаг гэсэн шүү дээ. Тэгээ тэн дээр чинь ингээл нөгөө форумууд дээр нэг хүмүүсээс гуйдаг. Би бол чамаас л авч ирсэн баг. Энийг ингээд өгөөч гээл. Тэгээ бид нар чинь өөрсдөө сайт ажилладаг байсан шүү дээ. Тэгээ тэргүүнцэг.com гэдэг. Тэгээд санаа нь болохоор өөрийнхөө цуглуулгын нэм нь бас давхар сайт дээр тавьчмаар байгаа байхгүй тэр ч одоо. Тэгэл их хайдаг байсан. Тэгэл тэрийг олж авчаад би бөөм баярлж байсан байхгүй. Бүр яг full track list дээр ингээ олцсон. Тэр чинь нэг healing aids одоо тэр ихнээ угаасаа ихнээ анги дээр нэг аяагаа тавьдаг гэсэн шүү дээ. Тэрийг нэг heal aids гэл. Тэр нь яг ингээ бас дангаар яг track list-ийн дотор ингээ ороод ирсэн. Тэгээд тэн дээр чинь анхны би чам тал шиглэн бас шиглэнгийн нэг дуу муу байдаг шүү дээ. Би даарч байна марч байна тий. Тэгэл араас нь сайн амьдрал юм байгаа. Бас ер нь full хөгжим амар гоё шүү дээ. Хөгжим амар гоё. Тий. Тэрийг би бас яг тэд нар тэгтээ тухайн үед амар гоё нь тэр кинонд ашигласан тэр өөрсдийнхөө зохиож яг оруулсан дуугаа track list ингээд хинч анх тэрийг гаргаж цацсан одоо бүүм. Тэгээд ямар ч байсан ингээл тараацсан. Тэр нь надад бол амар гоё санагдтыг. Ягаад гэхээр тэр аяг ч юм уу тэр дууг ч юм уу тэр хөгжмийг сонсоход шууд тэр кино дахиад тоглогддог байхгүй. Үнэхээр тий. Яг ТV коктейл, акапелла, guys тий. Яг нөгөө хөгжмийн хүмүүс чинь кино хийж байгаа юм чинь ойлгомжтой. Ер нь бол
сургууль минь баяртай гэдэг дуу анх үүсээ тэрнээс сэтгүүлээд баг ингэж нэг кино хийх одоо инспирэшн гарч ирсэн байлээ шүү дээ. За хоёлаа одоо нэг юм байна. За би одоо жишээлбэл одоо нэг хоёр асуултсан. Нэг асуултсан заяа. За. Одоо унал та. Биш. Унах асуулт биш. За. Мач найруулагчтай л тиймэрхүү юм ярьдэн шүү дээ. За бүх цаг үеийн номер 1. За чи магадгүй Ханс Зиммер гэсэн. Гэхдээ энийг сонсоод бодол чи өөрчлөгдөж магадгүй. За бүх цаг үеийн хамгийн одоо шилдэг киноны хөгжмийн зохиолч. За нэг нь болохоор Ханс Зиммер байгаа. За Ханс Зиммерийн кинонуудыг би чамд жишээ болгож хэлэх юм бол Гладиатор, за Аратны хаан арслан, Египтийн хунтай аж, Дүүн, одоо Batman-ы Dark Knight, Pearl гурван дээр нь шүү дээ Batman-ы. Тийм. Яг маань зүгээр жишээ болгоод Дүүн ч гэсэн part 1 2 гэж байгаа да. Тэгээд Pearl Harbor, Last Samurai гэдэг жишээ байгаа. Амар кинонууд сонсож Pirates of the Caribbean. Тийм. За тэнгуут John Williams. За одоо таны өмссөн байгаа Star Wars. Одоо Star Wars-ийн эхлэл бол ерөөсөө энэ John Williams-гүйгээр төсөөлөгдөхгүй шүү дээ. Тэр. За ер нь баг John Williams байхгүй л Star Wars төсөөлөгдөхгүй тэр одоо аяа байхгүй бол. За тэнгуут Superman, OG Superman тий. Indiana Jones. За тэгээд Empire of the Sun тий. Тэгээд бүр гэртээ ганцаараа Jurassic Park. За тэгээд ерөөсөө дандаа бид Schindler-ийн List, тэгээд Цэрэг Райныг аварсан. За хамгийн сүүлийнх нь бүр супер Harry Potter. Тий, Harry Potter тий. Яг надад энэ хоёр хүн дээр би л сонголт хийж чадахгүй. Чи хайрын сонгох. Гэтэ Harry Potter-ын эхний ангиуд дээр нь л байсан баха. Би бол тийг санаж байна. Би тэгтээ яг энэ хоёр дээр сонгох юм бол тэгэл угаасаа Ханс Зиммерийг сонгоно. Угаасаа одоо үеийнхээ үнж. Би ч өөр нэг loyalty сайтай байгаа. Ханс Зиммерээс тэгвэл яг аль кинон дээр ажилласан хөгжим хамгийн илүү таалагддаг. Яг би бас юм sci-fi төрлийн кино дуртай байхгүй юу? Ер нь сансар огторгуу space төрлийн кинонд амар дуртай. Тим кино хаана тим кино нээлтээр ер нь тэрийг л аль болох очиж үзхийг хүсдэг, хичээдэг. Зөнгөт чи одоо Ханс Зиммер хэр чи Interstellar бол тийм бүр амар шүү дээ. Би дурдсангүй. Яг тэр нөгөө нэг одоо юу гэдэг тэр цаг хугацааны нэг юм сони юм дотор орчоод ингээд нөгөө гарч чаддаггүй яаж чадахгүй байгаад байдаг хэсэг байгаа шүү дээ. Нөгөө охиныхоо өрөөнд ингээд араас номнуудад балвдаг тэр мэр хэсэг тэгэл одоо тэр нөгөө нэг гариг дээр очиод цаг яваад байдаг. Тэр чин цаг 1 секунд нь тэр гариг дээрх 1 секунд дэлхийн 7 жил лөө нэ 9 жил ч лөө 1 секунд нь биш ээ 1 минут нь ч лөө минут нь лөө цаг нь лөө тэнцээд байдаг тийм тэгдэж штэ тэнгүүд яг тэр хэсгийн саундтрак нь амар гоё байхгүй гэдэг ингээд секунд ингээд цагны секунд явж байгаа юм шиг амар гоё байдаг. Би бол яг нэрлэх юм бол Interstellar-их амар гоё юмсан. Би бол Interstellar-ыг нэг тавина. Хоёрт Batman. Dark Knight-ийнх нь бүр Batman-ийнх бол бүр амар шүү дээ. Сүүлд нөгөө Монгол толготны 100 эрхэм дээр явж илэн шүү дээ. Басоо Dark Knight-ийг яг нөгөө Hans Zimmer-ийн нөгөө би ерөөсөө тэр албасаар авсан гэсэн. Тийм үү? Тийм зөвшөөрлийг авсан гэсэн. За тэгвэл бас болж шүү дээ. Яг нөгөө нэг зочдынх ингээл Stork ингээл явахт яг Hans Zimmer яг Dark Knight хэсэг явдаг. Би Монгол толготны 100 эрхэм баг үздэг юм байна тэгвэл. Баг нэг ч үзэж байгаагүй юм байна яг ингээд бодсон чи. Dark Knight дээр бол Hans Zimmer Batman-ийг бүр next level болсон шүү дээ. Амар шүү дээ. Тэгээд одоо Ханс Зиммер гэх юм бол тэгэл Inception, Inception тэрний хөгжим бас гоё шүү дээ. Тэгээд би яг хөгжмийн зохиолчийг нь уг нь мэддэг л байсан. Гэхдээ мартчихлаа. Ягаад ч юм. First Man гэдэг кино байна шүү дээ. Одоо нэг сарн дээр анх бууж байгаа Armstrong-ийн талаар кино байгаа шүү дээ. Хин тоглосон шүү дээ. Shit. Ла нэрийн Ryan Gosling тоглодог. Тэрний хөгжим бас амар. Яа би тэрийг яг IMAX-аар үзсэн. Тэгэл хөгжим нь бүр ингээд ингэж байгаа юм чинь. Орж байгаа юм тий. Орж байгаа юм чинь. Тэгэл шууд гэртээ очиод хөгжмөөс колчийг хайгаал зүм юм гингээл татчих авчихсан. Шууд компьютер дээр татчих авчихсан. Тэрний яг ингээд яг дөнгөс сарн дээр буугаад аян яваад байгаа байхгүй тэр чинь ингээл аян яваал яг сарн дээр буугаал
нөгөө хаалга нэг л нэнгүүд айн ингээ алуулдаг байхгүй. Айн байхгүй бол яг орчны шуум. Гэхдээ саран дээр ямар шуум байхгүй шүү дээ. Тэгтээ ингээ нэг юм тийм амар гоё цаа. Яг тэр хэсэг бэстэй амар атмосферт яг тэр хэсэг амар гоё шүү дээ. Яг би өөрөө ингээд яг л тэрийг жигнэсээ нүдээр харж байгаа юм шиг мэдрэмж авчиж байгаа байхгүй. Яг тэр хөгжмөөр тэр хөгжмийн найруулгаар амар гоё. Тэр First Man-ыг чи сонсоод үзээрэй. Тасархай. Окей. Монгол киноноос гэвэл чинь нэг эргэж ирэхгүй намарч үзсэн үү? Үзээгүй. Би Монгол кинонд амар муу ер нь бол. Тийм үү. Эргэж ирэхгүй намрын хөгжим бүр амар гоёсэн. Нөгөө яг юм янз бүрийн аяар ерөөсөө балбаагүй. Дандаа яг юм нэг юм юуны чимээ мэмээ юу лээ. Нөгөө ингэж идэх чи юу лээ нэг амуу хуурмуур ингээд тийм хүү юм амар тийм органик хөгжим нь ерөөсөө ямар ч тийм юу байх ай байх. Сүртэй юм байхгүй мөртлөө. Ямар ч тийм одоо өөрөөр хэлбэл баг хөгжим байхгүй заа. Зүгээр яг ингээд байгалийн чимээ, өвсний чимээ мэмээ гэдэг амар гоё. Данжин болоод байсан. Ингээд нэг юм тайвшрал өгөр тэгж хийсэн байсан. Окей байсан баха. Тэгэж наа чи сүүлийн юм кино шүү дээ. Би бүр дээр үе ингэж бодсон. 2-3 жилийн өмнөх юм байхгүй. Би окей одоо ерөөсөө амьдралдаа нэгч таарч байгаа. Гэхдээ амар мундаг хүн санагддаг байхгүй. Яг энэ киноныг чинь тэр сайн амьдрал нь ч барыг окей байсан уу юу? Мэдгүй би тэрийг яг хөгжим зөвлөлчийг бол санахгүй. Ямар ч байсан л Guys-ийн дуу, TV Cocktail-ийн дуу, нэг Накапелагийн дуу байсан. Төгсөх гэж одоонуудын зохиосон баг. Тэр киноны хөгжмөөр бас мундаг шүү дээ. Бид яг нэг юм хэлчихсэн чи түрүүн таслаа ажиллаа. Уушлаараа бас энэ дүү сунжруулж байгаа. Төвхтэй байгаа да тэгж. Яг нэг Монгол киноны хөгжим ярьж байхад. Тэгээ нөгөө нэг би чи өөрөө нөгөө нэг манай TV товчныг бас нөгөө кино контент шиг нэг юм гаргаж ирсэн аахгүй юу. Тэгээд тэрийг барьж очоод edit хийж дуусчаа барьж очоод нөгөө дуунд орно гэж байдсан шүү дээ. Дууны студиор очоод нөгөө sound effect тавиулна. Тэгээд энэ тэнд нэг юм хөгжим тавиулна. Тэгэл тэн дээр бол яг зүгээр л ингээл тэндээс саанс чинь татцсан ингээд нэг юм альбом фолдер байж байгаа шүү дээ. Ингээд татцсан тэр чинь цуглуулсан. Тэндээсээ сонсоол те инвата минута бол байгаа шүү дээ. Тэндээсээ ингээл юу ягаал сонсож байгаа бол за надад тавьчих. За энийг тавьчих гээл ингээл явж байгаа байхгүй. Гэхдээ яг тэр чинь мэдээж яг инвата төлбөрийн төлөө лиценз нь авцсан байгаа л гэсэн яг зохиогоогүй болохоор санаа л нэг юм худ байгаад байдаг байхгүй. Монгол кинод ер нь бүгд нийтээрээ тийм. Сүүлийн бүгд тийм кино контентууд Шазама асаагаал сонсохоор угаасаа тэрний нэг л гараад ирдэг тий. Бүгд гарч ирнэ. Тэгэхээр би яга Монгол кино нэг үздэггүй гэхээр ер нь яг тийм байдаг учраас нэг үзэх сонирхол байдгүй. Гэтэ яг сүүлийн үеийнх бол арай одоо гайгүй болж байгаа гэж бодож байна. Ялангуяа миний одоо яг ингээд санаа цад үлдсэн юм бол 37-оор тоочиг байна. Tracklist 8 байх шүү дээ. Тэгээд нилээ хэдэн дуучнаар эдитийн original soundtrack дуулуулсан. За дээрээс нь кинон дээр ашигласан хөгжмүүд нь амар гоё. Би тэгээд аль жүжигчнийх нь үлээ нэгнийх нь бүр нэг постныхын доор биччихсэн шүү дээ. Tracklist-ийг цацаач. Tracklist-ийг ингээд Spotify дээр ч юм уу ингээд тавиач. Ингээд сонсомоор дахиж сонсомоор яг ингээд цэврээр энэ киноны ямар нэг яриагүйгээр яг тэр хөгжмийн сонсомоор байгаа байхгүй юу? Чи өөр нэг үзсэн 37-оор таачиг. Үзсэн. Үзсгүй яах вэ? Хөгжим жам тэр санагдсан. Гоё эссэн шүү дээ. Дөрүүдийнх нь нэрийг ч мартсан шүү дээ. Одоо нэг баяраа дагстуулаад баригдаа явдаг шүү дээ. Имлэгээс чөлөө. Тэгээ тэн дээр нэг юм slow motion явдаг. Баахан нөгөө нэг шагаагийн одоо би яг дүрийнх нэрийг марчаад байна. Шагаагийн одоо нөгөө хүмүүсийн дундуур ингээл баяраар ингээд чирцэн ард нь ингээл нөгөө лутаа нараал. Тэр хэсгийнх нь аяа амар гоё байдаг байхгүй. Тэрийг бас яг тэр хэсгийг нь олоод чи дахиад сонсоод үзээрэй. Тэр хэсэг бол амар гоё. Одоо ингээл надад тэр хөгжим одоо шууд ингээд тоглогдож ш. Тэнгүүт л яг л тэр хэсэг ингээд саунд орж байгаа. 37-оор таажгаар тэр чигтэй ингээл. Тэгээ би яг track list-ийн уг нь гуйж ийсэн тэгэл удахгүй барыг цацнаа гэж надад гэхдээ reply ирсэн юм а. Тэгээд эзэж цацагдаагүй л дээ. Баав болгосон ч хөгжмөөрөө CD гаргаад бүр Amazon, eBay дээр зарж байгаа штэ. Тийм үү. Би тэгвэл баава болгосон гэж олж авах хэрэгтэй байна. Альбом юм уу CD гэхээс илүү альбом. Одоо тэр нөгөө нэг хобби хөөх завгүй болсон болохоор мэдээгүй. Өнгөрөөччлээ. За тэгэд манай подкастын маань хамгийн оргил хэсэг.
За оргил хэсгээ дуртахаас өмнө ивент тэгч ерөнхий ивент Sow Media компани бас дурдчихъя. За манай season 4-өөс эхэлж манай подкаст маань ерөнхий ивент тэгчээр орж байгаа. За тэгээд хэдүүлээ одоо багаараа нэвтрүүлэг дуусны дараа ард гэрлүү бууз иднэ. Үнэртэж байна уу? Яг үнэртэж штэ энэ ч одоо. Бууц чи одоо би бол минут гэхээс илүү баг үнэрлээл заанааж байгаа болцоо гаргадаг та ярина л. Тий, тэгээд ивент тэгч манай хамтран ажиллагч Gourmet-гийн гоё пив, жууснуудыг урдаа тавьж байгаад гусч өгнө. Тэгээд бид нар одоо өнөөдөр манай season 4 болоод манай мөнх даатгалын офис дээрээс явагдаж байна. Ер нь бол season 1 2 мөнх даатгал дээрээс явагдаж исэн. Яасан ч гоё офис үдэ. Тэгээс орж ирээлээ сарч. Манай студ нөө засвартай байгаа учраас түр ийшээ хүрээд ирсэн байгаа. За тэгээд супер кулкас бас өнөөдөр бас ирж амтсангүй тэгэхээр бас дараа нь лэрээ. За Монголын хамгийн одоо орчин цагийн буюу 2000 оноос хойш Чинзогийн хамгийн одоо чинийх шүү заа Монголын биш. Чиний хамгийн дуртай Монголын 5 кино. Монгол 5 кино. Тэгээ нөгөөх нь болохоор чиний хамгийн шийт санагддаг. Хамгийн новшийн 5 кино 2К оноос хойш. Би яг наатхыг чинь угаасаа чамайг асуuna гэж бодоод би бар цаг гарan ботсон. Яг ямар Монгол кино үзлээ гэдэг. За топ дээр бол миний яг чагсаалтын 1 номерт бага болохсоо орж ирнэ. Би бол ер нь Монгол тим кино үзэж байгаагүй. Үнэхээр бүр одоо би ч нэгтэй мундаг хүн биш л гэхдээ үзэгчийн хуваар гэж зарим жүжигчдийн тоглолт Монголд нэг л худлаа байдсан шүү дээ. Тэн дээр бол ямар ч юм байхгүй. Тэр хүүхдүүд ямар гоё мундаг жүжиглээд байгаа юм бэ те. Зүгээр л нэг баг нууц камер тавьсан нэг яг үнэхээр л тийм амьдралтай айлд ингээд нууц камер тавьсан юм шиг байгаа байхгүй юу. Ер нь бол бага болгосон бол миний хувьд номер 1 байсаарч байх бах. Ер нь бол ойрдоо энэ миний хувьд бол доошлох баха. За хоёрт нь бол Аав гэж кино байгаа. Миний найз одоо Инхтлаа зохиолын биччихсэн. Найруулагч Инхтлаа. Одоо Инхтлааг мэдэн шүү дээ. Сэрэн болтхын гол дүрэн тоглосон. Себо ахын тоглосон. Тэгээ нөгөө шин хоёр лөө бас нэг жүжигч. Тэгээ шин хоёр тэгээ залуухан дүр драмын шинэ юу. Тэгээ. Би тэр киног үзээд уйлж байлаа. Яг тэр төгсгөл хэсгээр нь уйлж ирсэн. Ягаад ч юм мэдэхгүй оны мэдсэн жил нулимс хийлгэнсэн. Тэгэхээр би одоо ч ер нь санаас гардаггүй. Ер нь бол амар сайн кино санагдтыг надад ер нь зохиолч гоё. Тэр яг кастинг инж гоё. Тэгээд тэр юу яг ямар мессеж өгөх гээд байгаа гэдэг нь ч гэсэн амар тодорхой гоё. Тий. Маш гоё санагдсан ер нь. Аав гэдэг хүн бас ийм хүн одоо аав гэдэг хүн чинь ийм л хүн байдаг шүү гэдгийг амар хөөрхөн гоё харуул гаргаад өгсөн кино санагддаг байхгүй. Яг зөв. За дараа кино анх удаа орж ирж байна. Тийм үү? Аав хинч ярьж байгаа юм? Ярьж байгаагүй. Мартцсан бах уу саатулч. Яг ингэ нөө тулгаашууд асуучаар хүмүүс айгүй мартцсан дээ. Мартдаг бах. Би тэгээд мартч магадгүй гэж одоо бас утасны нөтөөр бичсэн байснагаа яг бас орж ирээд баг цээжлээ энэ шүү гэд. За дараагийнх нь Боолын гэрээ гэж кино байна. Боолын гэрээ миний санахын Батуулд найруулагч Big Entertainment. Big болдаах юм байна. Big болдаах юм. Big Entertainment ч одоо бас л гоёдаг зөвүүн кино, зөвүүн клип хийсэн дээ. Тий. Бас тэр хөгжим бас амар надад гоё санагдчихсан юм гоё. Тэрийг гэхдээ би яг сайн санахгүй байна. Яг кинонд зориулж бичсэн үгүй гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан хөгжим айгуу гоё байсан. Тэгээд яг одоо үзэхэд бол тэр дүрс мөрс зарим юм нь бол 20 жилийн дараа шүү дээ тий. Мяал байгаа. Гэхдээ амар байсан байхгүй тэр зохиол. Тэгэл тэр найруулгач гэсэн ер нь амар гоё наад. Бүр perfect санагддаг байсан. Одоо ч ер нь сүүлд нэг үдсэн сүүл хөөрхий Facebook дээр явж илээ. Тэгээд гүйлгэжсэн чи тийм үү. Тэгвэл тэндээс нь баг үдсэн байж магадгүй. Ямар ч гэсэн бүтнээрээ тавигдсан байна. 1080 байгаа. Би шууд үдсэн бүтнээр нь дахиад. Тэр кино одоо танаа өвөө тоглодог шүү дээ. Тэгээ танаа өвөөгийн тэр тоглолт энэ төр бол супер шүү дээ. Тэр ингээд нэг юм шууд утгаар нь хэлэхгүй цаагаар нь ингээд яожилж ингэж юм хэлдэг те. Тэр нь амар гоё. Тий. Би X-ээр дууныг эхэлдэг шүү дээ киноны. Тий. Би X-ээр ямар дуулаа.
Нөгөө надад мөрөөдөл би. Тий, над мөрөөдөл би. Тэр дуун ч гэсэн бүр амар гоё байсан шүү. Дуун угаасаа тэр чи хэд болсон шүү дээ. Гараа цуснд турчих юм бол хязгаарч ярилахгүй шүү гэдэг санаад яваад байгаа тий. Тэр киноны кастинг ч гэсэн амар гоё. Сон камера, яг болд. Тэгээд хүчндүүлдэг цэнгэл тий. Цэнгэл болд гэдэг хоёр жүжигчнийг би тэгэхэд яг анх удаа харчихсан. Тийм тэр амар тэгээд пүрүсүрэн тэр кастингт бол ярих юм байхгүй. Тэгэхээр ярих юм байхгүй. Нөгөө хэрийн нүдэ олсон гэдэг шиг. Эсрэг дүрийн нөгөө нэг драмын жүжигч мэдээж та отхон цэцэг гэлөө тий. Тийм тэр чинь бас бүр дандаа амар супер жүжигчтэй байгаа байхгүй тий. Тэр одоо нөгөө нэг Төмөр Батаргай байна. Тэгээд нөгөө байна. Тэр ингээ яриад бол угаас дуусахгүй. Амби ах хүртэл байдсан шүү дээ. Тий, амби ах байна. Тий. Үнэхээр амар кастинг. Тэр кастинг бол амар байгаа байхгүй. Одоо ингээ ботгоор тийм систем ч гэдэг. Хөгжим, найруулга, зохиол, кастинг энэ зүгээр ерөөсөө мөрөөдлийн баг байсан. Мөрөөдлийн баг. Кино ч өөрөө аюу гоё супер кино байсан. Гоёд бол ярих юм байхгүй. Бас хурган аим шиг юм тий. Тий. Манай ихнэр аюул үзээгүйж магадгүй шүү. Нэг үзүүлэх би бол үзүүлэх гэж бодож байгаа. Нэг сүнсэн яваад идэх тийг санагддаг тэр хэсгүүд бас эвгүй тий. Төмөр Батаргайс ингээ имлэг харцсан зогсож идэг. Тэр чинь бол угаасаа яг хүн тийм болохоор шүү дээ. Хүн гэдэг чинь ингээл өөрт нь л харагдаад яваад байгаа байхгүй тий. Төсөөлд нь яваад шүү дээ. Төсөөлд нь яваад байгаа тий. Ярих юм байхгүй боолын гэрээтэй бол. Тий. За, дөрөвт. За дөрөвт энэ ч одоо хязгаар гарсан өнгөрсөн жил лөө 23 онд жил гарсан юм аа. Би бас их нэртэйгээ л очиж үзчихсэн. Монгол гэж кино байгаа. Найруулагч амар сайхан. Тэр кино бол надад бол өөлхөн байгаагүй. Төгсгөл дээр хөрхий хөөд дуусж байгаа. Яа нөө тэгтээ үзег хүмүүс спойлчихгүй юу. Тэгтээ одоо ч үзээгүй. Одоо үзег бол шангаа уртж байгаа. Үзээгүй байсан ч одоо тэгээ үзэх аргагүй үстэй. Юунаас үзэж болно? IPTV-гээс үзэж болох байх. Одоо ер нь бол ихэвчлэн хүмүүс киног happy endingтэй байхыг хүсдэг шүү дээ. Тэ ингээд бүгдийг ялаат ч юм уу ингээд дуусвал гоё үүдэг. Тэр кинон дээр бол ялагдаж дуусж байгаа ер нь бол тэ. Тэгсэн мөртлөө амар гоёсод. Манай хүн бит хоёулаа босч алга ташсан. Хоёулахна. Манай монголчууд ер нь нэрлэхгүй шүү дээ. Дотроо ингээд хадгалаад идэг. Тэр бүр ингээд ямар гоё байл алга ташээ гээд. Яг алга ташчихсан яг тэр кинон дээр. Тий. Тэр нэг хүүхэд нь үлдчихэж байгаа легасын үлдчихэж байгаа гэдэг тэр нэг хэсэг зүйл харах. Тэр ихтэй би тэрийг хүүхдэн л гэж бодсон мөн байлгүй дээ тий. Тэг хүүхд нэг тэмдэгтэй мингтэй байгаадсэн шүү дээ нэг хүүхдэн жоохон. Тэр чинь угаасаа хүүхдэн шүү дээ. Тий харин яг хаа мөн юм болоо биш юм болоо тухайн үед хальт эргэлцсэн байхгүй ягаад нөгөө нэг гол дүр маань хүчээр яана гэдэг. Тэр нэг хүүхэд гарч ирэхэд амар жоохон сэтгэл амарсан. Ялаат ч дуусаад байгаа юм шиг тэр санагдсан. Тий. Төгсгөл бол гоё. Тэр бол амар гоё төгсгөл. Тэгээд тэр CGI маань бас амар байсан шүү дээ ер нь бол. Тэгээд тэр нөгөө нэг хүрээ мөрөг ингээд гоё хийцэн. Тэгээд зураг авалт. Ер нь бол тэр киноны метафор гэж нэг юм байна тий. Одоо нөгөө зах дээр ингээд нөгөө амьдрал бол чадаагүй бүсгүйтэйг ингээд нэг юм одоо лангуу гэх юм уу юу гэх одоо тухайд юу гэдэгс хоёр талаар ингээд явж байхад голдон дандаа ингээд айл гэрийн юм хэрэгсэл мэрэгсэл тавилга гэхгүй хаа одоо тэгэл энэ тоон юу байдیں۔ Тиймэрхүү юмнуудын хоёр талаар ингээд явж байгаа тэр нь өөрөө ингээд өгүүлэмж байгаа даа шүү дээ. Тий, өгүүлэмж байгаа дахад ингээд амьдрал бол чадаагүй юм хоёр хүнийг л ингэж харуулдаг байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр ч одоо тэр кинон дэр жишээ нь зургийн дарга одоо тэр жижиг хэрэгслийн баг маг амар тулт ажилласан байгаа байхгүй. Найруулагчаа хүснийг л бэлдсэн биз. Тэгээ тэр хэсэг одоо мэдхгүй нэг минут хүрэх юм уу баг гарч байгаа үстэй. Тэгэхэд л тэрийг яг л тэр 20 оны тэр их хүрээний вайбыг л тэнд оруулаад ирцэл байгаа байхгүй. Тэр чинь амар хэцүү ш тэр жижиг хэрэгсэлт тэр бүхэн ноохоо дээлмэл өмсгөн гэдэг ч одоо тий. Монголын ноохоо дээлтүүдийг худ байгаа гэдэг юм. Монгол дээр үстэй амар рил байгаа үстэй тий. Амар рил орч ирчихлээ. Үнэхээр л өмсөөр гол ноохоо болгоцсон юм шиг л хэлнэд байгаа үстэй тий. Үнэхээр тэр жижиг хэрэгсэл энэ тэр ер нь амар гоё кино болсон байлээ. Маш гоё. За, дөрөвт. Гэхдээ тавт. Тавт дээр бас манай хүн битээр суугдсан. Шар гигээ гэж кино байна да. Тэрийг битээр IPTV-гээс үзсэн. Угаасаа IPTV-д орсон билүү тэр кино чинь. Ер нь бол нээлтийн үзүр гэж нэг л үзүр гараад шууд араас IPTV баха. Битээр нэг удаагүй үзсэн. Ямар ч сан гэртээ үзчихсэн IPTV-гээр. Би бас үзсэн. Би ч одоо ингээд жоохон нас явсан чинь нэг юм уйхан болоод байгаа юм шүү. Кино мөн үзэхээр нэг жоохон мэлмэрч гээ. Тэр яг нөгөө сэр нь бүгд л тийм болоод байгаа шиг. Яг ингээд ярьчихгаар амтун спойлчгаад айгуу хэцүү. Тэгээ одоо бүгд үзсэн. Тэр чинь IPTV-г рекордыг эвдсэн кино байхгүй. Тийм үү. Тэгвэл бараг бүгд үзээ илүү. Тийм. Тэр яг нөгөө нэг
хүүг нь авах гэж ирсэн гэд бодоод байж дээ шүү дээ. Нөгөө ир чинь. Тэгсэн чинь ингээд хүүд нь ингээд азар юу лээ? Адуу. Тий. Үгүй доо гэд яг ингээд хадаг яндар гаргаж ирээл хүүг нь гуугч байгаа юм шиг хэсэг гардаг шүү дээ. Тэгсэн чинь яана гэж бүтээр чинь ингээд кинонд амар орж үзэж байгаа шүү дээ. Яана одоо. Хараа гэж хөхт бас хүүхдээ нэг аваа явчих юм шиг шүү дээ. Одоо тэгээд өхгүй байх ямар ч юм байхгүй шүү дээ. Ихгүй байхгүй шүү тэр хоёр чинь тий. Байхгүй. Ямар хэцүү нөхцөлд орчудаа гэж байжсэн чинь хүүд нь ингээд адуу азар гадуу ингээд бэлхий зүсэлья гээл тэнгуүтэл тэн дээр бас ингээд хөгжим орж ирж байгаа зэ. Тий. Яг би хөгжиж хэлэх гэлээ. Бас гээл хөгжим орж ирэнгүүт шууд шар ус босоод пал гээл ингээд зүрх ингээд шууд нөлөөс хэлгэсэн би. Яг тэр хэсэгтэр бол. Тэгээ угаасаа манай хоёр ч гэсэн уйлддаг шүү дээ. Өөрөөсөө тэг ингээд чичирсэн. Яг нэг айн ингээд өсөөл хэлдэг тий. Шууд ингээд гоё орж ирдэг. Тэр л амар. Одоо манай ялт ах чинь манай Ливерпулийн фэн ихгүй юу? Тэгээ бид нар чи хаяа ингээд ер нь хөлөмөг тоглоно. Тэгээ чи ялт ахаа тоглосон киног аль болох үзхийг хичээдэг. Ер нь бас амар гоё дотортой жигэн дотортой нөгөө гоё жүжигчин шүү дээ. Чи ялах шүү дээ тий. Тэгээ тэр кинон дээр ч гэсэн амар гоё дотортой гоё жүжигсэн байлээ. Тийм. Гэхдээ тэр кинон дээр одоо яг нөгөө Батна гэдэг жүжигчин чинь жинхэнэ нөгөө нэг Purana map хийсэн бохгүй юу? Ер нь тэгсэн амар гоё. Хизээч Батна гэдэг жүжигчин дандаа л нэг алуурчин хулгайч аригчин хүчингийн багийн тоглодог байсан нөхөрчин. Эсвэл нэг тийм туслах дүр ч юм уу. Тий. Тэгээд яг тэн дээр Батнагийн тэр бол ерөөсө Батна жүжигчин Батнагийн яг гарч ирсэн кино аахгүй тий. Тий, ярих юм байхгүй. Тэрнээс хойш бол бас дандаа бараг гол дүрхэлж үү яв тий. Одоо ч ер нь тэгээд нэлээд дээгүүр зэрэглэн жүжигчин болчихж байгаа юм шүү. Тий шүү дээ. Тий. Хүмүүс амар ер нь дуртай байдаг шүү дээ. Анзаараад тахад. Тэгээ нөгөө тэр шаргигээ тоглоснороо ингээд эрэг дүрч тоглож чадсан шүү гэдгийг харуулчих. Потенциал харуулж шүү дээ. Потенциал бол хангалттай потенциалтай шүү гэж харуулчих. За ингээд манай Чинзогийн топ 5 кинотой хэдүүлээд танилцлаа. Тэгээд одоо ингээд манай нэвтрүүлгийн подкастын маань төгсгөл эхэлж байна. Төгсгөл гэж байгаа сте тий. Бүх Монголын хамгийн шит топ кино. Хайд хүмүүсийн нэрлж байгаагүй киног нэрлүүл их гоё идэг шүү. Тэгэхээр одоо манай 5 баяр ах шиг гэлээ харнаа гэж нас. Тэгээ та бач юу яцсан юм сте? Бараг дандаа топ-уудыг нэрлэж шар гэгээ яаж байгаа юм бэ те? Шар гэгээ хөдөлдөг жохин гэлөө. Тэ. Тэгээд ер нь гэхдээ би ч бас уулзж байгааг үлдээ тэр үнтэй. Сошиал дээр постууд яваад байдаг шүү мэрсээр нэг арай өөр гаргийн үнтэй ер нь бол шал өөр гаргийн шүү дээ. За нэг номерт нь одоо манай улсын хурлын гишүүн нэ тоглосон кино байгаа. Нам туяа нараа гэдэг хүний тоглосон. Цахирмаа гэж legendary кино байна. Тий. Тэр кинон дээр ч одоо юу болоод байгаа юм бэ? Трансформерс явж ирсэн үү? Трансформер явж ирсэн. Blade явж байхын, зомбинууд гарч ирэх юм. Тий. Юуж гарч ирээд байгаа. Тэр кино бол мэдгүй яхав тэр чинь бас нэлийн дээр үеийн кино шүү дээ өөр юм. Тийм бараг л 20 жилийн өмнөх кино. Тухайн үед яхав нэг трейлер дээр болохоор тэр чинь хамаг өнгөтэй графика харуулчихж байгаа шүү дээ ойлгомжтой тий. Тэнгүүд хүмүүсийн сонирхлыг татсан шүү. Монголд өөр тийм графиктэй кино угаасаа байгаагүй юм чинь. Тэгэл очиод үзсэн чинь нэрээ очиж үзсэн юу? Үзсэн шүү дээ би тэр чинь. Шалгаал. Арайчтай л нэрээ юу ч гэмээр юм бит одоо бол хэлэхүүгээ алдахгүй л байна. Одоо илмэрчгүй байна. Яаж байгаа юм бэ те? Хоёр нийж байгаа гэсэн. Гүү үстэй. За дараагийнх нь бол тэр нэг муушгийг 5 гар тоглодгоо ч үлөө. 5 гар тоглох албагүй ч үлөө. Энэ кино байна л та. За яагаад таалагддаг вэ? Ер нь яг л нэг үзэгчдээс мөнгө саах гэж хийсэн кино байл л те. Тэгээд дээрэс нь киноны нэр бас амар чухал штэ. Яагаад ийм нэр өгч байгаа юм те? Муушгийг 5 гар тоглох албагүй лөө. Тий. Тий. Уушлаарай одоо тэр хийсэн хүмүүс нь одоо өөрсдийнх нь уран бүтээл гээл бид нар бас юм хийжлээ гэж боддог л баг. Гэхдээ хүмүүс би бол энгийн үзэгчийн нүдээр л ярьж байгаа шүү те. Тий штэ. Тэ? Буруугүй штэ чи. Би ямар ч буруугүй штэ. Би гоё байсан бол би гоё байна л гинэс тий. Тэ.
Тийм байна. Тэр кино 5-аар тоглоход бүх кино муухай кино байсан шүү. манай подкастын хамгийн олон дурддагсан кино байна. За дараагийнх нь сая долларын олц. Чи Жетлиг ирсэн гэж итгэсэн үү? Лүүдэ алдарт Жетли ахын Жетли гуан тоглосон тий. Гол дүрдэн тоглосон. Уган тэр киноны кастинг ч бас эвгүй штэ. Оо амар штэ юу ирж Амар байгаа. жүжигчд байгаа штэ. Би ах байна. Тэгээ нөгөө би бас ингэ Жүжигчин гэрэл сүх байна. Тий. Бямб цогтох байна. Үлзий хөөгч байна гэх. Надад ерөөсөө нэг л юм таалагдаагүй. Тэгээ шууд үзмээр санагц. Тэр нь юу байсан бэ гэхээр Жетли англиар яриад хахад яагаад тэнд манайхан монголоор яриад байгаа юм бэ? Монголоор яриад яагаад ойлголцоод байгаа юм бэ те? Тэгэл зайлгч утсан. За Жетлиг оруулж ирдэг дүүрч те. Тэр за дүүрс ирэх байгаа. Тэнд англиар яриад ангууд зөрүүлээд англиар ярьчихгүй дээ. Тэгсэн бол арай л өөр байх байсан баг гэж боддоо. Тэр чинь бас нэлийн дээр үеийн кино шүү дээ. Тий. За бараг л 20 жил арай үгүй юу? 10 хэдэн жил. 10 хэдэн жилийн өмнө те. Би нэг тэр ингээд Жетлигийн царай марыг оруулах график хийцээс яг тухайн үед бол Монгол кинонд чинь дэвшилт оруулаад ирчихлээ байгаа юм л та. Тий. Би тухайн үед л үзчихсэн. Тухайн үед л надад яг тгийж санагдсан байхгүй. Ягаад англиар яриад хахад үз монголоор ярьдаг юм бол гэж санагдчихсан байхгүй. Тэгэхдээ бүр бүх цагийн хамгийн амар скам байсан. Тэр нөгөө би цэцэг төвийн доогоор явжсэн чинь ингээд цэцэг төвдөр мангар том Жетлийн Монголд тэгээд ингэж тэгсэн зураг нь ээжсэн шүү дээ. Постер амар гаргасан шүү дээ. Жетли тэгэл яг үнэхээр Жетлийн Монгол кинонд тоглослоо гэж бодож байсан. Ямар ч гадаадын од Монголд хизээч ирдэггүй байсан цаг байхгүй тий. Одоогийнх шиг ингэж ирдэг байсан цаг биш. Тэгэхэд үнэхээр алмаарч ирсэн. Үнэн. Тэгэл угаасаа шууд үзмээр санагдаж байгаа юм шиг тэр киноч. За дараагийнх уу? Дөрөвт шит кино. Дөрөвдөх нь бараг цааны юмнууд нэрлэж байна. Тэр нөгөө хиний кино. Би киноны нэрийг ч мэдэхгүй яг үндэ. Зөвхөн яригийн оргилын тоглосон кино. Тэр ямар нэртэй кино юм бүү мэд. За яасан юм кино юм бла. Би одоо тэр айгүй хэцүү кино байлээ. Яадаг кино юм бэ? Нэг ер нь нэг тийм нэг шоучин мөнгөтэй залуу юм шиг байгаад байгаа. Тэгээд нэг найз охиндоо ингээд ер нь жоохон гэр бүлийн хүчрхийлэл хийх гэдэг. Тэгэл ингээл нэг ер нь амар хэцүү тэр ер нь ингээд жүжиглэлтийн нарахаар одоо тэгээд хэрвээ үзүүл яаж хийж байгаа чинь олоо үзчих юм энэ одоо миний ярьж олоо үзчих юм бол битээ дахиж кино тоглоорой л гэж би тэр оргил гэдэг залуудад хэлмээр байт. Зүгээр л нэвтрүүлгээ хөтлөө те. Чи нэвтрүүлгээ хөтөл би ч гэсэн зүгээр стримэл хийл та тийм үү. Өөрийнхөө юу чадах юм аа л хийцгээ яа л гэж хэлмээр байгаа байхгүй. За тэр киног нь олоод энэ доор постерыг гаргачихна. Тэр бол ер нь надад олон хүн санал нийлэх байхаа л гэж би бол найдаж байна. Би үзэж огт үзэж байгаагүй юм. Амар хэцүү жүжигсэн байлээ. Дүлж жүжигсэн кино юм уу, контент юм уу? Кино контент л. Арай ч уран сайхны кино театр мат арай нэгээгүй л хөтэй. Тэ. Биш та нэг өөрөө олигтой юм хийж бүтээгээгүй гэж нэг хүн амт ингээд бүлээлээд идэх. Гэхдээ зүгээр үзэгчийн л шүүмжтэй тийм шүү дээ. Ямар би явна найр. Бүгд л үзэгчтэй ер нь бол тийм. Үзэгчтэй. Тэр талаар нь бас хүлээж аваарай гэж хүсмээр байна. Нэг дүлж жүжиглээдсэн аах. Дүлээд ингээд нэг хүчлээд хүн чинь дотроос гарах хэрэгтэй шүү дээ. Яг тэр атмосфер тэр үгтэнд тэгж гарах хэрэгтэй шүү дээ. Зүгээр ингээд амар дүлцсэн тэр нь таалагдаагүй. Муухай санагдсан. Окей. За хамгийн сүүлийн шит кино. Тэгвэл би ер нь нэг тийм олон муу кино үзэж байгаа юм шиг байлаа. Тэр Бүхнээс дээгүүр үү? Бүхнээс дээгүүр гэж бүжигтэй юу? Бүжиглээд идэг. Манай Баачкагийн тоглолт кино юу? Цөөгөн мөгөд байдаг үстэй. Тий. Тэр кино бас яг яах гээд байгааг нь ойлгоогүй. Яах гээд байгааг нь ойлгохгүй байсан. Сүнсгүй кино үстэй. Ямар ч юу яг яах гээд байгааг нь мэддэхгүй байсараа л тэгээд ер нь тэгээд байхгүй дууссан тааш. Тэр нэг production амар сайт байсан байхгүй амар гоё өнгө гэл. Кастинг дээр ч гэсэн Монголын хамгийн шилдэг бүжигчдээсэн зүгээр л тэн дээр нэг юм ууртай тий амар эвгүй найруулагч яваад чсэн байсан бол магадгүй гоё кино болох байж. Тэр чи одоо магадгүй шүү. Татар дуу мөнгө дуулсан ч үгүй юу худлаарцсан уу? Мэдгүй татар дуулдаг байхаа. Үгүй лөө. Тэгвэл энэ дээр буруу сансан байна. Ер нь бол
Тийм нэг юм амин сүнсгүй кино байт юм а. Тэгээд тэр үзэгчдийг харуулад тань баг Инотогоос үзэгчдийн тийм юу авцсан юм шиг л юм байсан шүү дээ. Тэр баг яг Монголын үзэгчд мөн байсан уу? Нэг юм үзэгчдээс тайз руу шилжиж байгаа юм байхгүй. Тэгээд дан үзэгчдийг тусад нэг харуулад байдаг. Тэр юм байна. За тэгээ уушлаарай. Тэгээ хүмүүсийн хийсэн уран бүтээлийг шүүмжилж байгаа. Өш Чинзо уушлаарай. За манай Чинзогийн топ болон шит 5-тай бүгдээр танилцлаа. Угаас энийг хэлэхгүй бол ялангуяа шит 5-ыг хэлэхгүй бол үзэгчид шууд алгасч тээ. Зайл гэж нэг доор нэг комент чад бай. Тий. Ивент итгэжийнхаа бэлгийг бас гардуулж өгөө Чинзодоо. За наад чинь бол яг энэ хэсэг бол яг нэг оролцогчийн хувьд хамгийн гоё хэсэг нөха тий. За манай Сөв медиа ерөнхий ивент итгэгчийн бэлэг байгаа. Энд бол одоо хүн кино үзэхдээ хэрэглэх зүйлс байгаа гэсэн. За тэгээд манай компьютерт тий хэрэгтэй гоё юм шиг байна. За дараагийн бэлэг бол манай гэрлүг бууз энэ их хүндээ. Гэрлүг буузын бэлэг маань байна. Тэгээд дотор нь бол Монголын хамгийн амттай бууз, банш, за котлет, дэвтэл, бөөрийнхий мах гэдээ баахан коллекц байгаа. Тэгээд овоо идэл юм байх шиг ба шүү. Тий, найз охинтой гих нэртэйгээ хамтран зоглоорой. Тэгээд тэр бол сайхан залхуурын. Бууз хусан штэ. Доотлон зүгээрээс ороод. Тий. За тэгээд Чинзодоо манай подкастт хүрэлцэн ирсэнд баярлалаа. 4 үлрэл гуйлагсанд баярлалаа. За намайг бас урьж оролцуулсан 40 хүн намайг те бас энэ амар мундаг хүмүүсийнхээ дундуур оруулаад оролцуулсан маш баярлалаа. Чатгаараа бас кино бас ярих гэж бас хичээлээ. Тэ мэдхгүй хүмүүс тэгэл комментээр юу гэж орж ирэх юм байгаа сайн мэдхгүй л тэр хүмүүс шүү шүү дээ. Тий. Хоёлоо бол гэтээ хоорондоо бол гоё л ярьсан байна гэдэг чинь подкаст бол зоригтой хүрсэн л гэсэн үг. Хүмүүс юуг нь хамаагүй. Сүүлийн үед мань нэг тав гахаас хойш юу гэсэн ч хамаагүй болсон. За тэгээд манай подкастын маань season 4-ийн хамгийн ихний дугаарт манай геймер, ютубер, за контент бүтээгч, за тоглоом тайлбарлагч юу гэлээ кастер те. Кастер Чинзо маань хүрэлцэн ирлээ. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй. Бидэд одоо гэрлүг буузаа идэж байна. Зочноо тайлж энэ чиний бэлгэнд байсан бууз шүү дээ. Юу гэж байгаа юм бэ ч одоо. Чинзогийн бэлгэний буузыг зочноо буузыг жигнэ. Бидний бууз шүлэн мүлтэй аягүй гоё болж. Бүртгэрээ юм чинь бүрэн байгаа шүү. Бүртгэнэ. Йоо, дэвтэл шүү. Энэ Чинзо харагдаж байгаа юм. Оо, банш. Бууз. На бууз ч өгсөн. Зөвхөн өхрийн гоёны махаар хийсэн тийм бууз байна. Өөх спешиал бууз хийсэн. Өөх тэр янз бүрийн юм. За энэ бол манай гэр бүлийн нэг ямарсан 4 оройны хоолыг аргалахаар. Заримдаа бас ялч байхгүй тэгэл залхуурын штан чинь тийм шүү дээ. Манай